зүйлний үед вөхөр хүмүүс нөгөө одоо юу гэдэг өөрийгөө мөнхийн залуу юм шиг бодоод байдаг байхгүй. Нэг талын тараал би аягүй гоё турхаас хүүхд гаргацсан чинь таргалцсан тий. Тэг би ингээ аягүй гоё ингээ нүүр мөр гоёс одоо ингээ үрчлээдчлээд гэдэг юм. Он цаг явсаар би махт өөрчлөлт орно штэ. Хизээ чи өөрчлөлт орохгүй мөнхийн залуугаар байх юм чи хүний сэтгэл идэх байхгүй. Тэр сэтгэлийг чи ингээ аягүй гоё хөгжүүлээд ямар ч төвшөнд би тарган байсан ч тэрийг гоёор хүлээж авдаг. Насандаа ингээ мэдээж бид нар нас явахаар ингээ жоохон нөгөө үрчлээд хөгшрөх тийм зүйл явж. Гэтэл хөгшөрж байгаа ернээ гоё хөгшөрдөг хүмүүс ч гэсэн байж штэ. Заавал ингээл 30 нас өрөө 50 нас хүрчээл 25 шиг байх гал өөрөөгөө тий. Тэгээ ингээд дарамт үүсгээд байдаг байхгүй. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтөнгөр радио өндөр өсгийд подкастын ээлжид дугаар эхэлж байна. За энэ удаагийн подкастыг Хөгтөнгөр радиогийн хөтлөгч Туул, зочин хөтлөгч Мөги, Хөгтөнгөр радиогийн хөтлөгч Эма бид гурав хөтлөн ярилцсан сонсогч та бүхэнд хүргэх болно. Сайн байцгаана уу өгтөө. Сайн уу? 2 дугаар анги эхлэхэд бэлэн боллоо. Хөөх юм аа, та нар хөөх юм. 2 дугаар анги. За бидний эхний ангийг санаж байгаа бол бид эрхлэлт гэсэн сэдвээр ярилцсан. Туул бит хоёр чамгүй зөвлөгөө авсан. Тэгэд YouTube суухт байгаа нэвтрүүлгийг эргээд үзэж хахад охид бүсгүйчүүдээ бүгдийг нь уншсан. Тэгээ та бүхний үзэл бодлыг сонссон, бас талархсан. Тэгээд яг тэрнтэйгээ адилхан энэ бид гурийн нэвтрүүлгийн доор подкастны доор өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээрээ дараагийн сэдв ийм байвал зүгээр гэдээ бас хэлээрээ. Өмнөх сэдв бол эрхлэлт байсан. Энэ удаагийн сэдв өөрийгөө гээсэн эмэгтэй гэсэн сэдвээр ярилцсанаа. За. Гээчгчээ. Тий. За тэгээ манай хөөхөн охтод сайн байна уу? Сайн байна. Хоёр нэг уулзж байгаа юм шиг царайтай мэдлээ. Би сая ингээ та хоёрыг ингээ харсан байхгүй. Тэр дүрсэн дээрээс бид нэр хянаж байгаа штэ бас давхар тэгээ тэр харсан чинь нэг хөөхөн харагдчихэв. Яг үнэндээ бол айгүй хөөхөн харагдчихэв. Яг хавар цаг болоо тэр юм уу бүү мэд. Нэг л хөөхөн харагдчихэв. Тэгэхээр хөөх юм аа гэж би хэлсэн байхгүй юу? Улирал нь таарсан. Жохон шантарсан царайт харагдахгүй байна уу? Үгүй. За ашгүй хавар цаг чинь хүмүүс чинь нэг их ядарсан гэдэг талаас их ойлгохдаг шүү дээ тий. Нөгөө нэг янз бүрийн өвчтөе хүмүүс хавар цагт сэтэрдэг ч гэдэг юм уу. Гэхдээ эсрэгээр бол хавар цагт яг өөртөө анхаарах тэр үе байхгүй. Уг нь бол яг энэ үед шилжил улирал шилжээд яг энэ үед илүү гээдэг гинэ гэж бол яриад байгаа. Гээдэг гэснээс бидний үеийн хөвчлэн эмэгтэйчүүд нэг л мэдсэн чинь өөрийгөө гээсэн байсан. Нэг л мэдсэн чинь би юм болсон байсан гэнэ. Хойно нэг юм гомдолт хийсэн асуултууд байгаад иддэг штеп. Гээх ёстой юм уу? Гээхгүй байх ёстой юм уу? Эсвэл зүгээр өөрөө гээгцсэн юм шиг мэдрэмжтэй яваад идэх юм болов уу? Гээсэн гэхээр та юу яриад байна юм? Ер нь өөрийгөө болохоор өөрийгөө гээсэн гэхээр айгүй олон юм аа. За. Би бодохдоо гээхээр яг зарим нэг нь гадна талынхаа өнгө зүсээ гээцэн тий гундуухан харагдаж байгаа да. Би ястаа өөрийгөө гээчихье гэж бодож байгаа нэг яах бах. Зарим нэг нь бол насаад агаад би өөрийгөө гээцөө одоо яах ингээ үеийн насны хүн яах вэ гэд ингээ бодож иж магадгүй. Зарим нэг нь бүр залуу ирнэ гэртээ суугаад тий өөрийгөө гээцэн эмгтээчүүд бас дотоод ертөнцөөсөө өөрийгөө гээцэн гэд ингээ олон янзаар ярих болов гэж бодож ин тийм юм уу гэж. Үнэн. Би болохоор хөвчлэн гадна талдаа төвлөрөөд байсан. Тэгээ туулыг сайн хэлэхээр нэрэл өөрийгөө бодоод үзсэн чинь 20 эдтэй байхдаа юу боддог байлаа, юунд тэмүүлдэг байлаа, миний зорилго юу байлаа, миний шүү дээ тийм ээ. Тэгсэн чинь одоо их хөвчлэн манай гэр бүлийн зорилго юу илээ, хүүхдүүдээ яах вүлээ гэд илүү төлхөө би биш тэд маань ороод ирсэн байна. Тэд гэж хүн ирэхэд яах вэ тийм ээ. Тэд маань. Ер нь гээчгчээ гэсэн яриг хөвчлэн эмэгтэй хүмүүс илүү хэрэгтэй өөрийгөө хайччаа, өөрийгөө гээччээ гэд. Гэхдээ эмэгтэй хүмүүс дотроосоо яг одоо аль насны ямар амьдралынхаа ямар төвшөнд байгаа хүмүүс илүү хэрдэг. Та ер нь мэд гадарсан. Миний хаар бол гэртээ удаан суусан. Тэгээд хүүхдээ хардаг эмэгтэйчүүд тэгээ эсвэл нөгөө төрөөд нөгөө декреттэй байгаа эмэгтэйчүүд илүү өөрийгөө гээцэн байдаг болов уу гэж бодож байна. Миний хувьд насны хувьд нэг 35-аас харцангуй дээш насныхаа гэж бодож байгаа. Ихэнх үедээ бол нөгөө амьдралын төлөө төчгнээл байдаг те хүүхдүүдээ гаргаж ингэж тэгж гээ завгүй байгаад байдаг. Тэгэд нэг жоохон симхий гараал хүүхдүүд нэг хальт гараас гараал хэлсэн чинь жоохон завтаа болт юм уу яа те. Хүй эн чи юу илээ хэдий завндаа 10 жил өнгөрчлөө гэд тэр үед ойлгоод идэх шиг харагдав. Ер нь бол яг хүмүүсийн бодит амьдралаас хараад үзэх юм бол гээж гисэ гэсэн үгийг
ихэвчлэн дандаа өөр хүүхдтэй хань ижилтэй хүмүүс илүү хэлдэг те. Залуу хүмүүс бол бараг хэлэхгүй шүү дээ. Тий бүгдээрөө л ажил амжилт карьерийн төлөө юм. Гэхдээ хүн болгоны насны үечлэрээ дагаад бас нэг өөрийн сонирхдаг тийм онцлогуд байдаг. Жишээл одоо 35 орчим 35 хүрээл эмэгтэйчүүд өөрөө гээчлээ гэдгийг анзаарч ирнэ гэж ярьж байна. Эсвэл нөгөө хүүхдтэй олон одоо нэг хүүхд төрүүлээл тодорхой хугацаагаар хэд хэдэн хүүхд гаргацсан эмэгтэйчүүд илүү их ярьж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Аль аль нь үнэн. Яг тэгэхээр нөгөө ихэнх үед бол ихэнх хүмүүс бол дандаа өөр дээр илүү анхаарлаа тавиал ялангуяа гэрлээгөө ганц бие эмэгтэйчүүд бол өөрийнхөө ажил карьер өөрийнхөө гадна гоо сайхан дээр илүү анхаарлаа тавьдаг. Гэрсний дараагаар нөгөө амьдралын шинэ өөрчлөлт гараад ирж байгаа байхгүй. Гэтэ энэ явцдаа болохоор хүмүүс нөгөө уламжлалт ойлголтоороо юу гэлэх вэ гэдэг болохоор би нөгөө сайн эхнэр болъё, сайн ээж болъё. Эсвэл нөгөө эмэгтэй хүн их хэвээр эхнэр хүн юм байх хэвээр гэдэг үгээр нөгөө өөрийгөө ингээ одоо золиослох маягаар амьдралаа зориулждаг. Тэгэхээр нөгөө өөрийгөө нөгөө гадаадгаа үзмжээ анхаардаг гэсэн бол анхаарахаа болно. Хувийнхаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагуу явдаг гэсэн бол тэрэндээ анхаарахаа болчихно. Тэгээд яалтгүй гэхээр энэ бүх маань тэгээд тодорхой хэсэг хугацаанд би хайртай хүнтэйгээ хайртай хүмүүстэйгээ хамт амьдраад тэдний төлөө өөрийгөө зориулж байгаа гоё сайхан боловч нөгөө талаараа би өөрөө хүн надад хэрэгцээ байгаа. Надад хүсэл мөрөөдөл байгаа гэдгийг би энэ хүмүүсийн хойгоор тавьц учраас миний сэтгэл яагаад ч юм бэ энэ хэрэгцээ дутагтаад тэгэхээр би яг хөөр хамгийн ойрхон байгаа хүмүүстэй энэ хэрэгцээг илэрхийлж гадагшлуулахдаа нөгөө муухай ажиллаал, гомдоол, гоморхоол тий би та нарын төлөө ингэж цэцгэж яхад би юу нэг хиний би юу яагаад гэдэг иймэрхүү маягаар ингэж гомдол янз бүр юмнууд гараад ирдэг байхгүй. Тэгэхээр энэ ийм зүйл ажиглагдчихвэл та өөртөө анхаарах цаг болж ийл гэж нөгөө талаар ойлгож хүлээж авал маш сайн. Хэрвээ энийг ингэж ойлгож явах чадахгүй бол тэр чигээрээ гийгээл дээрэс нөгөө гомдлох, харамсах, харуулсах гимших ийм зүйлүүд нөгөө сэтгэл хөдлөлийн сөрөг юунууд гараад ирнэ гэсэн үг. Дагалдаад үсээд бий болоод байна. Сонсогч, үзэгч охид бүсгүйчүүдтэй нэг зүйлийг тодруулъя. Та Хөгтөнгөр радиогийн өндөр үсгэд подкастыг анх удаа үзэж байгаа бол зочин хөтлөгч Мөнх Цэцэг буюу мөнхийгч маань гэр бүл судлаач докторант ийм яг мэрэгжлийн хүн байгаа учраас бидэнд ингэж зөвлөгөө өгч байгаа юм шүү. 3 хөтлөгч эмэгтэйс уснаа нэг нь ингээд яриад байна уу яаж ийн үү гэж бас эргэлзэж байгаа эмэгтэйчүүд байж үүний магад гэж бодоод энэ тайлбарыг өгч байна. Тэгээд нэрээ яг өөрийгөө гээсэн үе байдаг юм байлээ. Тэгээд тэрийг хамгийн гол нь сүулт нь анзаараад би нэрээ ингээ гээчээд байгаа юм байна болохгүй байна гэж бодсноо. Одоо ингээ магадгүй 15 жил ингэж явчаад 10 хоногийн хугацаанд би өөрчлөгдөж чадахгүй штэ. Гадуур явж байгаа л найз нөхдөдөө нэг айтайхан газар ордог юм уу? Эсвэл нэг юм айтайхан юм үзэж харддаг юм уу? Тэгэхээр би нэг юм гимших мэдрэмж төрөөд хүүхдүүд маань ингээ гэртээ байж хахад би одоо нэг ямар хэрэгтэй гэж баг энд ингээд нэг юм өөрийгөө хоол идээд тийм яагаад ингээд юм үзээд яваад байна гэд тэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд бас очиж тийм шиг байлаа ш. Тэгдэггүй. Тэгж шүү. Хамгийн энгийн жишээ нь гэхэд бид нар одоо юу гэдэг дэлгүүр хоршоо руу явал яг өөртөө зориулаад нэг мавыг л гарлаа шүү. Тэнгүүд нэг хүүхдийн гоё хөөрхөө хувцс ч юм уу тоглоом ч юм уу гэр ахуйн гоё хэрэгслүүд ахаар за би өөрийгөө яах юм. Нэг гэртээ энийг авчих зүгээр юм байна. Нөгөө хүүхдтэй энийг авчих бол зүгээр юм байна гэж өөрийгөө ингээ орхитуулт гэсэн. Нэг талаараа зөв. Гэхдээ байнга энэ чинь ингээ тавтагдаад ах юм бол та бусдад ингээ хайраа өгч байгаа бусдад айгүй гоё зүйлийг ингээ зориулж байгаа хэрээр та өөртөө ч гэсэн тэрийгэ зориулаад өөртөө өгөх юм бол илүү гоё ингээ гол хүн та өөр байгаа шүү дээ. Тэр хүмүүс гоё хайрыг өгнө, тэр хүмүүс халамжлна, бүх юм ингээ чиглүүлж явж байгаа мөртлөө өөрөө ингээ гундуу, өөрөө өөртөө сэтгэл ханамжгүй байх юм бол тэр байдал чинь нөгөө гэр бүлийн бусад гишүүд ч гэсэн сэтгэл зүйн мэдрэмжээр бид нар чинь мэдрэмж байгаа. Гэр бүлийн харилцаа нь хамгийн чухал бусад харилцаанаас ялгах зүйл нь мэдрэмжтэй зэгтээ хөгжсөн байдаг байхгүй. Тэгэхээр энэ бүхэн зүйл чи юу гэсэн хөр нөгөө өөрийгөө гээцсэн гэсэн үг. Тэгэхээр гээхэд нөлөөлөх хүчин зүйлүүд байна бас. Жишээлбэл одоо хүүхдтэй ээжүүдэд яг өөрийгөө гээсэн гэж бодож байна. Яг одоо хүүхдтэй нөгөө цаг заваа илүү зарцуулна. Энэ хүний өмнө би хариуцлага хүлээсэн, би дуудаал өөрөө аваад ирсэн юм чи хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхийн тулд хүүхдтэй бүрэн цаг завыг зарцуулна. Хүүхдээ номер 1 бодно. Өөрөө тэгээ тэр 2-т 3-т жил явчихна. Тий, ингээл тэгээд бас нэг том шалтгаан нь өөрийгөө гэж байгааг нэг том шалтгаан эдийн засгийн хараат байдал. Эмэгтэй хүмүүс хүүхэд гаргаад гэртээ суугаар ажилласаа тодорхой хэмжээнд чөлөөлөгдөөд декретний амралттай суудаг. Тэгэнгუут чинь тэр эмэгтэй 1 2 3 4 хүүхэдтэй байж болно. Нөхрийнхэн цалин одоо ихч байж болно, багч байж болно, магадгүй тухайн үед нөхөр нь ажилгүйч байж болно. Тэгээд өөртөө ямар нэгэн байдлаар анхаарал тавина гэдэг бол санхүү их бага хэмжээгээр шаардлагатай байдаг болохоор тэгээ нялх хамтад байж ахт чи ээжийн төрүүлэл би тэгх ёстой гэж ямар ч ээж тэхгүй болохоор
Энэ бас нэг шалтгаан өгшөөрөө гэдэг баха. Тий. Тэгээ би туулын хийсэн дээр бас дахиад нэг асуулт асууя гэж бодож байна. Надад ингэж сайн ээж болох гэж байна, сайн эхнэр болж байна, нэмэгтэй хүн тэх ёстой гэдэг уламжлалт ойлголтод байна шүү дээ. Мэдээж бид нэг амьдралынхаа явцад хүнийхээ хайртай хүмүүсийн төлөө хичээнэ. Энэ бас нэг талаараа сайн чанар байхгүй энэ зөв. Гэтэл нөгөө талаар бас хүнээс хамааралтайгаар нөхөр маань намайг халамжлахгүй байхад би нөгөө мөнгө санхүүгд боломжгүй байгаа учраас би өөрийгөө яаж арчлах юм бэ гэсэн юм эмгтээчд гарч ирдэг байдаг шүү дээ. Тий, эн чинь бас өөрийгөө гээхэд нөлөөлнө тий. Нөлөөлнө шүү дээ. Эмгтээч байдаг тий. Байдаг. Тий. Ер нь бол хоёр хүний оролцоо нэг нэгийг ойлгож ижил тэр эмгтээ өөрөө хайрлагдсан эмгтээ болол нэг гоё өөртөө анхаарал тавиал эхэлдэг болохоос биш. Нөгөөх нь тоохгүй ингээд за тий чи тоос авах тэр надад ямар хамаатай тий гэдэг ч юм уу одоо юу гэдэнтэй нэг тиймэрхүү юм яриад ингэвэл сэтгэлээр унаал тий за хүүхдтэй л авъя одоо гэл ингээл тэгэхээр нэг юм ойлголт. Тэгэхээр эмэгаас би асуух гэж байгаа байхгүй. Одоо нэг юу юм шүү дээ. Эм болохоор ямар байдлаас өөрийгөө гэдэг гэж төрөнд тайлбарлаа. Санхүү байна. Санхүү гэсэн тий. За санхүүгийн байдлаас болоод би одоо өөрөө гоё хуцаа өмсгөөс чи гоё хуцаа байхгүй байна. Нүрэ манзлсан чинь мөнгө байхгүй байна гэсэн эмгтээчд өөрөө гэдэг талтай тий. Тэгэхээр гээхгүй байх боломж байна уу? Яг тухайн үед асуудалтай байх юм бол байхгүй. Би байгаа гэж бодож байна. Яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр нөгөө сүүлийн үед нэг бүсгүйчүүд байгаа байхгүй юу? Яг гэртээ ингээд яг ижилхэн л одоо за яг миний ажид цэцгээ гэж байя тий. Цэцгээ маань ингээд өөрөө хувийн бизнес эрхлээд тэгээ хажуугаар нь хүүхдээ харангаа болгоод байгаа байхгүй юу? Тэгээ өөрийнхөө санхүүг өөрөө чадаад байгаа байхгүй юу? Олоод мөнгө олоод байгаа. Ямар ч нөхрийн хараа хяналт одоо юу гэдэг нэг тийм тусламж байхгүй. Өөрөө цэвэр мөнгө олцсон. Би болохоор тэнд юу ч хийхгүй цэвэр нөхрийн хараат тэгээд ингээд өөрөө бизнес хийч гэж нэг бодоогүй хийя гэхэд одоо би юу ч хийх юм блэ гэд ингээд хоошоо сууцсан. Тэгээ хүүхдэл зөвхөн харж идэг юм байгаад байна. Тэгэхээр би байгаа л гэж бодоод байх боломжтой тийм. Ер нь бол байдаг байхгүй гэсэн 100% баталгаа байхгүй гэсэн. Боломжийг л хүн өөр олж харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид хайраас яагаад ийм асуулт асуусан гэхээр өөрийгөө гүйчгчээ гэдэг нь хин нэгнээс хамааралтай биш. Ямар нэгэн уламжлалт ойлголт, тогтцоо ойлголтоосоо биш. Тэр хүний өөрийнх нь хүмүүжил өөрөө өөртөө яаж ханддаг гэсэн. Нөгөө бид нар чинь нөгөө ёс зүйн хичээлээр өгдөг чинь бие авч явах чадвар. Олны дунд бие авч явах чадвар гэдэг чинь хүүхд насндаа олоод авсан багш тийм. Тэгэхээр энэ нөгөө тухайн эмэгтэйгийн тухайн өөрийгөө гээцэн эмэгтэйгийн хүүхд насндаа өөрийгөө хэр зэрэг авч явж ирсэн. Тэр хүмүүжлээс хамгийн их яана би тэгвэл ерөөсөө авч явж байгаа хүн байна. Одоо ээж аав нь байнга ингэж шаардаж хэлээ нүрээ угаа, нүрээ арчил тийм. Эсвэл найз нөхдөд чи нүрээ энд аягүй гой гоо сайхан юм байна чи гэдэг ингээ хүмүүсийн хэлснээр өөрийгөө ингээ анхаард хүмүүс байна. Гэтэл өөрөө төрлөөсөө тий би ямар ч үед өөрийгөө хайтайгаа яваад бүр ингээ дадал зуршлуулаа явцсан. Тийм хүмүүс байна. Тэгэхээр аль нь илүү өөрийгөө гэдэг вөхөр хүнээс хамааралтай. Тэр хүмүүс илүү гэдэг. Ингээ ихэнх нь эмэгтэй дийлэх эмэгтэйчүүд тэгдэг байх гэж би бодож ин зүгээр. Миний бодлоор бол нөхөртэй амар буруу өгөх гээд байдаг байхгүй юу? Намайг анхаарсангүй. Би ийм байхад яагаад чи намайг хайрлахгүй байгаа гэдэг юм уу те? Надад нэг яахав те нэг чөлөө өгөөд ингээ би гараад ирж болно. Чиний л буруу бараг тэгэх гээд байдаг. Тэгэхээр хүүхдийн гаргаад гэртээ сууж байхад би эдний төлөө өөрийгөө зориулж байхад гээд яг нэг юм сүлд өнгөрсөн хойно нэхэнд бас муухай юм да тий. Нилээн цаг өнгөрсөн хойно оройтох шахуу жоохон гомдол тэгээл үлдсэн болохоор л юм яриа ярих. Тий. Ер нь жоохон өөртөө бол өөрийгөө арчлага л идүү чухал нөлөөлнө л гэсэн үг. Өөрийгөө арчлага. Тэгэхээр 100% өөрөөс шалтгаалж байна тий. Ер нь 100% өөрөөс нь шалтгаална. Яг бусад нөлөөлөх хүчин зүйлүүд байна. Нөлөөлөх хүчин зүйлүүд байна. Гэхдээ би ямар хүн болох уу? Надтай ямар ч хүн харьцсан би яах вэ гэд заавал хин нэгний дэмжлэгээр биш. Би өөртөө үнэж байгаа. Өөртөө итгэл надад сул байх юм бол тэр хэмжээгээр би өөрийгөө гээх магадлал өндөр байна л гэсэн үг. Ямар ч тохиолдолд би өөрийгөө авч явнаа. Энд чинь миний биеийн нэг хэсэг, энд чинь миний өөрийн дадал зуршил гэдэг үднээсээ хандах юм бол тэр хүн ямар ч нөхцөлдөөсөн өөртөө цаг 1 минутыг ч өөртөө зөв зориулж чадна гэсэн. Заавал тэр юм худалдаж авал мөнгө байвал байхгүй бол эсвэл тэр тос бүтээгдэхүүн байг гэдгээр биш. Тэгэхээр энэ хамгийн чухал зүйл өгөхөр нөгөө өөрийнх нь хүмүүжил өөрийгөө бие яаж зөв авч явж чадсан тэр чадвар бас их чухал нөлөөтэй байдаг. Ийм ойлголт байхгүй бол нөгөө нийгмийн хүлээлттэй холбогдчихно гэсэн хамааралтай очих гэсэн тийм. Эмэгтэй хүн тэх хэвээр ээж хүн тэх хэвээр би ээж хүн учраас тэгнэ. Би эмэгтэй хүн учраас тэгнэ. Найзууд маань ингэж явж байгаа ч би ингэнэ гэд. Одоо би ингээ бие зарим хүмүүс ингэж яг тэр нөгөө
хүүхэд хүнтэй суулаа. Миний сэтгэл санаанд асар том өөрчлөлт гарна. Би ганцаараа байсан ч асар том өөрчлөлт. Би ганцаараа би ганц хүний соёлоор би өөрөө аваа явдаг гэсэн бол одоо би өөр эсрэг хүсний үндэ амьдарч ирдэг нөхөртөөгөө тий. За дээрэс нь надаас манай ах дүүнерээс гэхээсээ илүүтэйгээр хадмын талууд байна. За тэгээ миний бит хоёрын дундаас гарсан үр хөвгтэй ингээд шал өөр болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээнд би өөрийгөө яаж зөв авчих вэ гэдэг юм нөгөө хүмүүс нөлөөлж байгаа ч гэсэн би өөрөө гэсэн оршихуй шүү дээ. Тэ би өөрөө гэсэн надад өөрөө гэсэн хэрэгцээ байна. Хайртай хүнтэй ус гэрлээ, хайртай хүмүүсээ төрүүлээ, хамт амьдралаа гэд би өөрийгөө золиослоод хаяад явна гэсэн үг биш аахгүй. Тэр төвшөнд өөрийгөө авчих хөгжүүлнэ л гэсэн. Би хэдийгээр нөгөө өөрийгөө гээсэн эмэгтэйчүүд эдийн засаг дээр төвлөрж яриад байгаа шүү дээ. Гэхдээ миний хувьд хүүхдүүд гаргаад мэдээж гэртээ сууж исэн. Гэхдээ яг 3 жилээ хүртэл суугаад хуулийнхаа хэмжээнд тгий сууж байгаагүй. Одоо ч харьцангуй богинохон хамгийн удаан суусан нэг бага охиноо гаргаад би 1 жил гэртээ сууж исэн. Тэрнээс өмнө бүр бага цаг одоо сараар сууж исэн. Тэгэхэд тодорхой хэмжээний цалингийн орлоготой байсан хэрнээ цалингийнхаа орлогын хувилж үзэх юм бол 10% хүрэхгүй хэмжээнд өөртөө зарцуулаад бусад мөнгөө гэр бүлдээ болон хүүхэддээ зарцуулаад гэхдээ тэрийгээ би тухайн үедээ өөрийгөө гээчлээ гэж хамгийн гол нь юусоо бодож байгаагүй. Өөрийгөө би нэг юм баатарлагаар төсөөлдөг байсан гэдэг шүү дээ. Өнгөрсөн цаг дээр ярьж байгаа. Яагаад гэвэл би ингээд ийм сайн эмэгтэй, мундаг эмэгтэй, би сайн эхнэр. Яагаад гэвэл олсон мөнгөө би бусад эмэгтэйчүүд чиг гээ те өөрийнхөө гой сайханд нүүр будганд хувцас сондранд би зараагүй гэр бүлдээ зориулсан учраас тэр бодлороо тэжээгдэж яваад байдаг байваа. Тэгснэ хүний бодол чинь 5-10 жил байтугай хэд хоног дотор ингээ бас өөрчлөгддөг штэ. Тэгснэ миний энэ бодол нэг л мэдсэн чинь өөрчлөгдөж эхэлсэн. Гэхдээ би хинд баатар болж харагдах гэж өөрийгөө ингэж айхтар одоо муухайгаар хэлэхэд золиослсон юм бэ. Ядаж би олсон орлогынхоо 30%-ийг тийм ээ тодорхой хэмжээнд өөртөө ингэж зориулах байж болох байтал би нэг ер нь их буруу замаар явсан байна шүү гэж би бодоод тэгээ сүүлийн үеийн залуу охтуудад найзууд байгаа штэ дүүнэр найзуудад хэлэхдээ анханасаа өөрийгөө битгий гээгээрээ хитрхи гээсэн хитрхи орхигдуулсан юмыг дараа нь тордож авахын тулд тэрнээсээ илүү зардал, тэрнээсээ илүү цаг хугацаа, тэрнээсээ илүү сэтгэлийн тэнхээ шаарддаг гэж би бодоод одоо нөгөө энэ бодлоо би тухайн үед яагаад тэгж бодож исэн бол гэж бодоод өөрөөгөө гэж явах ингэж гайхаад байдаг. Тэглээгээд одоо нөгөө амар өөртөө 100% гэсэн үг биш шүү дээ. Яг нөгөө нэг учрыг нолоол нэг аятайхан нэг сар ингээд нэг иймэрхүү болсон гэх юм уу. Ийм байдалтай. Чи бол санхүү талаас яриад энэ тий. Ер нь санхүү дээр төвлөрөөд байна. Нөгөө өөр аахгүй юу. Би болохоор ингээд хүүхэд гаргаад гэртээ суугаад ингэхдээ санхүүгийн хувьд бол би эхлээд нөгөө мэдээж дөнгөж төрчингүүтэй юм хийгээд эхлэхгүй шүү дээ. Тэр хэдэн сар ингээд суучин хүүхдээ харчин. За тэр үед бүр юм ажиллаж мантай зүгээр л идэж уугаал хүүхдээ л цатгаал хөхүүлээл байж ивэл аваа болоод ирэнгүүт хүүхэд мөлхөөл ингээд хөдөлгөөнд ороод ирэнгүүт шууд толгоор руу санхүүгийн юм орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ яг нөхөртөө хамааралтай ч гэсэн за гаднах төрхөөрөө бол би бүрэн өөрийгөө гээцсэн. 100% гээсэн. Харин санхүүгийн хувьд бол өөрийгөө би аваад явна гэж бодогдоод тэгээд өөрөө юм хийцэн байхгүй юу. Ингээд жижиг бичил бизнес шиг юм хийгээд ингээд явсан чинь санхүүгийн хувьд бол хамаарахгүй болоод эхэлж байгаа. Тэгээ өөрийгөө яг болгоод ингээд явчихна. Гэтэл ямагийнхаас шал өөр байна. Минийх болохоор сэтгэл зүгээрээ би өөрийгөө гээцсэн. Зүгээр хайцсан. Тэгэл ингээл жоохон юм үзэл жоохон юм харал уйлж гайл. Тэгэл би чи өөрийгөө нөгөө хянч чадахгүй ингээл. Гэтэл би яасан гэсэн чинь хүнтэй гадагшаа яриаггүй, харьцаагүй. Ингээ харьцлал бол зүгээр л нэг бизнесийн төвшөнд нэг жоохон иймэрхүү л харилцаатай тэгэл болоо. Тэгээ сэтгэл зүйн хувьд бол би нөхөртөөгөө ярихгүй, би надаа ийм байна гэж ярихгүй, уудлаагүй, нээж яриаггүй ингээ өөрийгөө хавд арцсан. Тэгээ би өөрийгөө гээцэн юм байхгүй юу. Тэгэхээр чи хоёр өөр агаад чи санхүү. Би болохоор сэтгэл зүй дагалдах сэтгэл зүй бол байгаа. Төрсний дараах сэтгэл готрал тэгэл бас л нэг юм найз нөхдүүд холдсон. Тэгээ өөрөө ч гэсэн баг дурандаа ингээ заагаа авцсан. За яг цаг хугацаа өнгөрөхөөр болъё доо гэд хоошин тавьсан тохиолдлууд бол байсан. Тийм. Ер нь өөрийгөө гээх ойлголт бол хүмүүсийн ойлголт нь яг таяр ойлголт байгаа байхгүй. Өөрийгөө гээцэн хэрэг гадна талах үзэмж тий. Эсвэл нөгөө нэг санхүүгээс болж
нөлөөлж байгаа зүйл нэгээд. Гэтэл сая хин туул маань яг зүг гаргаж ирлээ шүү дээ. Өөрийгөө гээцэн гэдэг нь ерөөсөө сэтгэл зүй, эрүүл мэнд байгаа байхгүй. Зарим хүмүүс маш их ажил дээр анхаарал хандуулдаг. Завгүй болгоод. Одоо энэ цаг үеч маш зав байгаа шүү дээ. Маш завгүй. Тэгэл өглөөнөөс орой хүртэл ажиллаад гэртээ байх хугацаа яг хэд үгээ бодоод үзээрэй. Та ч гэсэн өөртөө гэртээ хугацаанд хийдэг. Хэдэн цаг өдрий. Хэдэн цагийн ажил дээр өнгөрөөж байна. Хэдэн цагийн төвчрээнд өнгөрөөж байна. Яг гэртээ байх идэвхтэй цаг нь хэдэн. Унтдаг цаг нь амардаг цаг нь хэдэн. Амралтын өдрөөр яг юу хийдэг вэ? Тэ. За энэ бүхэн маань юуг өгүүлдэг вэ гэхээр нөгөө туулын хилдгэр хүний нөгөө сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг байхгүй. Тэр хэрэгцээ нь вөхөр зүгээр нэг энгийн яриаг гэр бүлийнхаа хүмүүстэй зүгээр л энгийн ярих. Энэ ингээ байнгын тийм байх юм бол хүн заавал ингээ сэтгэл санаагаар ганхраад ганцаардаад байх тийм шаардлага болж байна. Гэтэл бид нар энгийн яриа нэхвчлээ гэдэг вөхөр хичээлээ хийсэн үү? Гэрээ цэвэрсэн үү? Тэгээ талын хизээ буух уу? Тэр хүнс байгаа юу? Тэгээ тогны мөнгөө төлсөн үү гэдэг яг юм нэг зүгээр л нэг тэр орон байрыг тэр хэрэгцээг хангахын тулд бид нар ажил хийгээд байна. Автомат хариулагч шиг нэг юмрхүүл тий. Ер нь тэр хэрэгцээг хангахын тулд бид нар ажил хийгээд байна. Гэтэл бид нар ажил хийж байгаа зүйл нь ажил дээрээ ч гэсэн хамт олондоо ярьж хөөрдөг. Одоо бид нар өөртөө байтгаа бусад хүмүүстэй байтгаа өөртөө итгэж чадхаа болчиход байна шүү дээ. Өөргөө ч мэдэхгүй болчиход байна. Тэгэхээр сэтгэл зүйн хэрэгцээ маш чухал. Нэг талаараа уламжлалт ойлголт нөгөө тийх ёстой ингэх ёстой нэг сайн гэдэг нэрийн дор. Нөгөө талаараа болохоор нөгөө хүмүүст муу хэлэхдэггүй тулд дүр эс гэж амьдрах. Өөрөө хайсан гэж хэлэхгүй нөхөр гэр бүлийн асуудлаа гадагшин дэлгэхгүй гэдэг. За нөгөө талаар энэ бүгдийг мартахын тулд яд хөр завгүй ажил ямар нэг юм хийж би энэ хэрэгцээг хангана гэд. Гэтэл тэрний хамгийн чухал зүйл нь вөхөр миний сэтгэл зүй ямар. Сэтгэл зүйд ямар нэгэн гомдол, бухимдал, дургуутал эдэр бий болчмол тэрийгэ тайлж гадагшлуулахгүй бол тэр чинь ингээд дотор хоримтлагцаар аваад тэгээ нөгөө би эргэнтэнд нөлөөлөх шин. Ямар нэг эрүүл мэндийн би магадгүй эрүүл мэнд өвчлөлт алдагдана гэсэн үг. Тэгээд харилцаа алдагдана. Бүхнийг өөрөөхөө байлах гал эсвэл бүхэн надад таалагдахгүй. Гоморхоол тий. Гихмтэр иймхүү байлгаад амьдралын чанар муудна гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэн хинээс хамааралтай гэхээр энэ би эзэн хиний. Би өөрөө шүү дээ. Би өөрөө тий. Би өөрөө ядаж би хүнээс хамааралтай байж болж таны ижлээсэн өөр хүмүүсээс ч юм уу нийгэм хамт олонс хамааралтай байж болно. Гэхдээ ядаж 70% нь би өөрөө өөртөө эрхэмтэлтэй байх хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө эрх чөлөөг мэддэг. Өөрийнхөө хэрэгцээг мэддэг. Надад ямар хэрэгцээ вэ? За санхүүгийн асуудал би шийдчихлээ. Би маа хийжлээ. Одоо надад юу дутуу вэ? Сэтгэл санаа. Тэрэн дотор юу хүмүүстэй ярилцъя. Би хинтээ ярих уу? Ингээд гоё ингээд ажиллаж байна тий. Надад юу өртөө мөнгө хэрэгтэй. Тэгээ би мөнгөө би болохын тулд яах хэрэгтэй. Миний чаддаг юм юу? Ингээд энэ дутуугаа ингээд хийх бол хэрэгцээгээ дутуу юмнуудаа нөхөж явахгүй. Манайха хит их төвлөрдөг байхгүй. Нөгөө завгүй гэж ажиллавал энэ тент хүүхдээ ажигээл ингээд бүр завгүй нөгөө робот шиг болцсон. Гэтэл бидний дотор чинь сэтгэл зүй чинь бас хүн байхгүй. Яг ингээд намайг ингээд авч явж идэг. Намайг ингээд лууж ингээд Чингис хааны хэлсэн үг. Сэтгэл бол хүний луужин. Луужин эвдэрвэс хүний сэтгэл бас эвдэрнэ гэх тээ. Тийм учраас энэ луужингаа зөв ажиллагаатай байхын тулд бид нэр тэн зөрчүүлэх хэрэгтэй. Тэгэхээр 70% л өөртөө авах гэсэн. За 100% болох гэж хэлээ. 70% л өөртөө авч. Нөгөө хүн тэгдэг штэ. Өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй ч хүний толгой дээрх өвсийг хардаг гэж тэгдэг. Одоо нөгөө ээжүүд адилхандаа энэ үзэж байгаа эмэгтэйчүүд бүгдээрээ л одоо ээж болох эмэгтэйчүүд байгаа штэ. Хүүхдүүд бага байхад ялангуяа ээж нар аав нараас илүү гэрлүүгээ явж үр хүүхдүүд хоолунд ажил сургууль цэцэрлэг зохицуулдаг гэдэг нь бол үнэн. Тэгсэн чинь туулыг харахаар надаас илүү нөгөө хүүхэд төвтэй ээж юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Гэтэл би уг нь өөрийгөө би чи надаас илүү юм шүү. Хангалт дээр нөгөө хараа яг өөрийнхөө толгой дээр бухлыг харахгүйж би хангалттай хүүхэд төвтэй ээж. Тэгсэн хэрнээ туулыг харахаар бас ч туулж бас чанга шүү гэж бодогдоод өөртөө энэ хэмжээний цагийг зарцуулахгүй за дараа гэд 3 жилийн дараа гэхэд бид нар яг байгаа шиг байхгүй ээжүүд бид нар нас ингээл бас хөөрхөн явцсан байна. Дахиад би энэ 3 жилийн хооронд дахиад би өөрийгөө гээдсэн байж тээ гихвүдээ гэж туулыг хараа бодоод тэдэн гэсэн чинь намайг зөрүүлээд ах юм. Үгүй би чамайг бүр амар ээж хүн гэдэг байхгүй. Мундаг ээж хүн гэж боддог байхгүй юу. Яа тэгэхээр ингээд эма ажил дээрээ ирчээд дандаа хүүхдээ ярьдаг байхгүй юу. Тэг би энэ олон жилийн өмнө ингээл бодож исэн. Ярьж л байсан. Яасан их хүүхдээ ярьдаг юм бэ гэж бодож исэн чинь өөрөө нөгөө нь ялах
хүүхдээ болоод ирсэн чи яа өөр ирэхгүй яриад тэгтэл ингээл эргээл 3 жилийн дараа декреттэй аваад ороод ирсэн дахиад манай яма ярьсаар л нөгөө хүүхэд том болсон хүүхдийг ч ярьсаар л байгаа байхгүй. Тэгэхээр би эмаг надаас илүүгээ бодчихсон чи энэ маань намайг илүү гэж боддог гэсэн. Эма илүү хэрэд гэсэн болохоор туулыг ярих гэсэн юм эма яриад гэсэн учраас туул болчихж байгаа байхгүй. Тийм бах та. Тийм л юм байна. Магадгүй. Тэгээд нөгөө одоо эн чинь юу гэсэн өгөхөр нөгөө хүмүүс өөрийнх нь нөгөө ойлголт нь бас аяг хөнөөлөлдөг. Харьцуулт хийгээд байгаа байхгүй. Одоо туул өөрөө хүүхдийн төлөө санаа тавьж байгаа шүү дээ өөрийнхөө хэмжээнд тий. Өөрөө онцлохороо. Гэтэл эма илүү ярьж байгаа. За эма би ингэ ярьж хахад туулын үед болохоор би ингэ ярьж дахиад хүүхдээ ярихаар бит өөрөө яриа өөр онцгой хүүхд болчих ч юм уу. Уг нь би адилхан шүү гэсэн юм байдал уг нь байгаа зөв. Гэхдээ харьцуултны үед өгөхөр хүмүүс нөгөө одоо юу гэдгийг өөрийгөө мөнхийн залуу юм шиг бодоод байдаг байхгүй. Нэг талент тараал би аягүй гой туранхаас хүүхд гаргацсан чинь таргалцсан тий. Тэг би ингээ аягүй гой ингээ нүүр мөр гойс одоо ингээ өвчлээдчлээ гэдэг юм. Он цаг явсаар би махт өөрчлөлт орно штэ. Хизээ чи өөрчлөлт орохгүй мөнхийн залуугаар байх юм чи хүний сэтгэл идэх байхгүй. Тэр сэтгэлийг чи ингээ аягүй гой хөгжүүлээд ямар ч төвшөнд би тарган байсан ч тэрийг гоёор хүлээж авдаг. Насандаа ингээ мэдээж бид нар нас явахаар ингээ жоохон нөгөө өвчлээд хөгшрөх тийм зүйл явж. Гэтэл хөгшөрж байгаа ернээ гой хөгшөрдөг хүмүүс ч гэсэн байж штэ. Заавал ингээл 30 нас өрөө 50 нас хүрчээл 25 шиг байх гал өөрөөгөө тий. Тэгээ ингээд дарамт үүсгээд байдаг байхгүй. Дарамт үүсгэнэ гэдэг чинь бас л нөгөө өөрийгөө голох, юу ч хийгээгүй өөрийгөө голох, харьцуулах. Энэ хүн аягүй гоё яж чинь би ямар сони юм бэ гэдэг. Би өөр өстө гацгүй маа гэх ингээл давхар өөрийгөө ингээд өөрийгөө үнэлэхгүй үнэлэн жунаад өөрийгөө гээж яваад байдаг. Тэгэхээр миний онцлог шүү дээ. Миний онцлог нь физиологийн онцлог нь, насны онцлог нь, амьдралын онцлог нь энэ онцлогтой тулгуурлаад өөрийгөө яаж гоёор авч явах гэдэг нь л хамгийн гоё. Тэр тэгж бодож хандах юм бол гээчгч үү, гээгээгүй нү гэдэг л ер нь ялах боломжтой гэсэн. Мөөгийн хчээс би асуулт асууя. Болох уу? Та мэрэгжлийн сэтгэл судлаач, гэр бүл судлаач тэгснэ танд яг ийм мэдрэмж их бага хэмжээгээр төрж исэн үү? Бас л ингээл хүүхдүүдээ гаргаад эмэгтэй өнөөл амьдрал юм чинь туулсан л байж таараа. Танд тэгвэл ямар үед ямар шалтгаанд давмгаалж исэн юм? Жишээл одоо төрсний дараа төрсний дараа хямрал гарна шүү дээ. Тэр бол надад гарч ирсэн. Тэгээ би физиологтой хасар өөрчлөлт гарсан. Жигдсэн туран хоохон байлаа гэдэг шиг. Бүсгүй байлаа. Тэжээг таргалсан шүү дээ бүрэгс. Эмчнэр хүртэл за одоо болоо гэтэл таргалсан. Тэгээ өөрөө ирэхгүй тийм нөгөө жирэмсний онцлогтой шүү дээ хиддэг ч гэдэг юм те. Маш их хиддэг байсан. Тэгээ идэхэрээр мэдээж би физиолог чинь таргална. Өөрөө хянахгүй. Дээрээс нь дэглэн барина, нэвтрийн дэглэн барина. Тэгэхээр чи хөдөлгөөнгөө хаар таргална. Тэрийг толинд харахаар л унана, сэтгэлээр унана тий. Йоо би ийм амар таргалчих гээл гэх мэтэр. За дараагийнх нь болохоор нөгөө өвдсөн үед тий. Яг ингээл гоё юм хийж явах бүтээх үед ингээд өвдчихдэг. Тэг хүний бодоогүй юм л бодно шүү дээ. Бодсон бүх юм л бодно шүү дээ. Одоо тий ямар үйлээ гээд ингэчүү тэгчүү гээд. Нөхөртөө гомдлж ирсэн үү та? Нөхөртөө бол ер нь яг гомдлолт байгаагүй өрөвдчихсэн л байсан баг. Нөхрийгөө юу? Нөхрийгөө юу? Тий яг тэгэхээр одоо би ингээд эрүүл мэндийнхээ энэ асуудлыг давж чадахгүй бол би одоо бэлэвсэн болчихлоо яах вэ тий. Энэ хүүхдээ ингээд төрүүлж чадах уугүй юу ч гэдэг юм тийм. Тэгээд манай нөхөр азгүй ч юм аа ч гэдэг юм. Тэгээ тиймэрхүү маягаар ингээд чи бараг эртгэн шиг одоо өөр хүнтэй болов ухаан юм ярьдагс. Манай нөхөр тэр хүлэн зөвшөөрөх. Одоо л талхаж явдаг тий. Нэрээ бас тэр үед л би тэр үг нь миний хувьд ухаантай үг хэлсэн юм шиг байгаа байхгүй. Одоо бодоод тахт ямар тэнийг үг хэлжээс харин миний нөхөр яасан гоё ухаалаар энийг дамд туулсан гэж бодохоор тийм гарна заашгүй. Гэхдээ яг миний мэрэгжил надад юунд нөлөөлдөг вөхөр энэ бүхнийг одоо даван туулах тэр хугацааг чадварыг л жоохон боломж олгож өгч байгаа байхгүй. Хэрэв би яг сэтгэл судлаачаар төгсөөгөө энэ ажлыг хийгээгүй бол магадгүй тэгэл хямраал тий нөгөөдөх дүрдээ ороод тэгэл энэ төвшөндөө ямар ч гэсэн суухгүй энэ төвшнөөс энэ байгаа байдлаасаа дордуулсан ч яж магадгүй. Тэгэхээр та яг тэр үедээ мэрэгжил нөлөөлөхөөс гадна яг тэрийг яаж даван тулсан? Тэр л их сонирн байна. Мэрэгжил яаш нэгдүгürt. За мэрэгжил нь би юуны тулд ингээд сэтгэл зүйч болоо. Юуны тулд би гэр бүл судлаа тий. Олон гэр бүлтэй ажил үзүүлээ. Яг ингээ хүний амьдрал тохиолдож байгаа бүх асуудал над дээр ч гэсэн тохиолдно. 100% тохиолдохгүй махад зарим нэг нийтлэг юмнууд надад тохиолдно тий. Гэтэл яг ийм асуудал тохиолдсон гэр бүлүүд давсан нь ямар вэ? Даваагүй нь ямар вэ? Тэгэхээр даван туулсан нь илүү гоё байхгүй. Улам бүр би энтэй гоё нэгссэн. Бүх асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Дараагийн ирэх асуудлыг ч гэсэн хүчтэй маягаар хүлээж авахгүй байж лээ тийм тий. Энийг ингээ зүгээр даван туулж байгаа сэтгэл зүг айл хэдийн 100% хуваарлаа сурцсан. Тэгээд дээрэс нь ингээд энэ амьдралд насандаа тохирсон илүү сайхан байхыг илүү хүсдэг. Миний амьдрал юу чухал вэ?
харилцаа, сэтгэл зүйн тэнцвэр, нөгөө нэг сэтгэлийн тархлаа гэдэг шиг тийм. Энэ байдал чухал учраас мэдээж тухайн үед шокер нь уйл нь юм орно тий. Гэхдээ даваа юу гэдэг хугацаа нэг хурдан. За нэг талаараа магадгүй миний мэрэгжил. За би чи мэрэгжилтэй хүн шүү дээ тий. Мэрэгжилтэй. Энэ нь надад тусалахгүй би энийг өөртөө ингэ тусалахгүй би юу яаж энийг сурдгийг гэдэг. Нөгөө талаараа миний надтай уулзсан үйлчлүүлэгч нар маш гоё хүмүүс байдаг. Амьдралын маш хүнд асуудлыг яаж туулсан бэ гэмээр гэхдээ маш гоё бие авч явж байгаа мэдээж зөндөө байна. Зан аашийнхаа хувьд би физиологийнхаа хувьд тий гоо зүүн талаасаа бүх юм маш гоёор шийдсэн. Тий. Харин ч тэр зовлон бэрхшээл нь яг өөрийн одооны энэ гоё биеийг бүтээсэн. Тийм туршлага болгосон. Ийм хүмүүс ингэ миний үйлчлүүлэгч байгаа учраас би ингэ суралцах зүйлүүд байгаа учраас би тэр бүхнийг хэрэглэж шин. Тэрнээсээ би ингэ яг бүгдийг өөрөө ингэ ганцаараа нэг юм шиг мэрэгчлүүлэгч юм уу юу гэдгийг тий. Тийм гоёор туулна гэж байхгүй. Энэ нөгөө та түрүүн хэлсэн хамгийн гол нь хөгшөртгүй юм чинь сэтгэл шүү гэ тий. Сэтгэлээс сүүлийн үед ингэж ярьдаг болсон шүү дээ. Өвдсөн ч бай сэтгэлээрээ давн туулаад явал идэгдэг, гарвал идэгдэг. За одоо өөр ямар нэгэн бэрхшээл зовлон тулгарсан ч бай ямар нэгэн бэрхшээлийг сэтгэлийн хүчээрээ давн тулдаг гэл ингээл ярьдаг болсон. Одоо тэгвэл өөрийгөө гээсэн эмэгтэйчүүд сэтгэлээ тогтвортой байлгах хэрэгтэй юм байна. Тийм үү? Тогтвортой байлгах. Тэгээд сэтгэлийн дархлаатай байх хэрэгтэй юу? Тэр доктортой байхын тулд бид нар яг багасаа нэг сэтгэл зүйн боловсрол ч юм уу гэр бүлийн боловсрол дээр байгаагүй шүү дээ. Амьдралын явцад ингээл туулаад нөгөө залуу хосуудаас асуудаг гэсэн шүү дээ. Юу гэж асуудаг гэсэн гэр одоо таард ямар нэгэн асуудал тулгарлаа гэх тэр асуудлыг яаж шийдэх вэ? Ирээдүйд шийдэж чадахгүй хэцүү асуудал тулгарвал яг хөө хариулт нь ийм хариулт өгдөг санахгүй гайхдаг гэсэн. Тэрний хэсгээр за тэгээд тэр үеийн тэнгэр ямар вэ? Тэр өөр шийдэж дөнгөж гэлдэж байгаа тийм. Эсвэл хүмүүс яаж туулсан юм яг тэгэл туулахлаа хальтаа. Ямар ч тийм нэг өөрчлөлт төлөвлөсөн тийм ойлголт байхгүй, мэдлэг байхгүй. Гэтэл бид нар чинь ингээ ямар нэгэн зүйлийг нөгөө ур чадвар олгох ч юм уу мэрэгчлээ эзэмших бүх юм дээр ингээ өөрөнгө гэсэн мэрэгчлэл мэдлэг эзэмшсэн байгаа шүү. Яг гэр бүлийн боловсрол дээр миний амьдрал дээр надад таагдчихгүй, би тэрийг хүсээгүй тийм асуудал гинт тулгараад ирэхэд би тэрэнд нь яаж туулах уу, яаж хүлээж авах уу гэдэг ойлголтыг ерөөсөө залуучд одоо ерөөсөө аваагүй. Яг л тэр үеийн тэнгэрийн байдал ямар энэ тэр үрээ шийднэ гэдэг ч юм. Иймэрхүү нөгөө зүгээр урсгалаараа зоргоороо ингэж явдаг гэсэн. Одоо бол бүх юм боломжтой сэтгэл зүйн боловсрол ханаас бол ханаас авах боломжтой тий. За тэгээ нэгдүгürt энд нэг аюултай зүйл байгаа. Бүх юм нээлттэй байх үед бүгдийг ингээд юу гэдэг баталгаатай биш. Тэр надад бүгд тохирно гэсэн үг биш. Тий. Өөрөөр хэлбэл юу гэсэн үгээр та хин нэгний үгийг сонсож олно. Гэхдээ тэр хүний үг таны амьдралын үйл явцад таарна гэсэн баталгаа байхгүй гэдгийг үйлчлүүлэгчтэй хэлдэг байхгүй. Та хин нэгний туршлагыг сонсож олно. Хамгийн гол нь таны тэр ингээд одоо бүх юмыг судлаад энийг ингээ би өөртөө ингээ зөв хэрэгжүүлэхийн тулд танд мэрэгчлэнүүд хэрэгтэй болно гэсэн үг. Яг үнэ хэлэхэд. Мэрэгчлэнүүд одоо энд нэг гоё юм пост орчиж энэ нэг зөв юм байна. Энд нэг юм байж гэд энийг өөр ингээ даган хуйлрлах биш. Яг тэрэнд нь ажилласан туршлагатай тийм мэрэгчлэнүүдээр очивол хамаагүй илүү цаг хугацаа хэмнэ. За дээрэс нь ингээ бид нар одоо юу гэдгийг хувцсан руу өөрчлөх ямар нэгэн хэрэгтэй зүйл ингээ харамгүй авдаг, үр тавиад аван, зээл тавиад авдаг шүү. Гэтэл яг нэг сэтгэл зүй болохгүй байна гэдэг мэдж байгаа мөртлөө сэтгэл зүйч дээр очдоггүй. Энэ байдал бас аюу хэцүү. Тэгээ энэ байдал ингээ удаад ингээ явах харан аргашсаар агаад бидний бие махбод өвчлөө ингээ тоохгүй ингээ явах юм бол тэгжил болох байх нэг өвчин амдах юм уу чигээл иймэрхүү маягаар ингээ аргалаа явах юм бол нэг мэдгэд хавдартай болчихно. За хавдар биш юм гэхэд ямар ч гэсэн аргашсан байгаа шүү дээ. Гэтэл тухайн үед нэг мэдсэн бол ингээ дорн ингээ арга хэмжээ аваад ирүүл явах боломжтой байдаг. Яг тэрнтэй адилхан бид сэтгэл зүйн асуудал ерөөсө тоодгүй. Тэрүүгээр аюу хэцүү. За би ингээд ийм ороод байна, ганцаардаад байна, гоморхоод байна гэж явсан ирнэ. Сэтгэл зүйчтэй хин нэгэн дээр очихороо цаг байхгүй, санхүү мөнгө байхгүй гэд ингээд явчихдаг. Над дээр бол тийм үйлчлэг зөндөө байдаг. Аль болохоор ингээд юуг авчих гадаг, мөнгө авчих гадаг. Тэгэхээр үнгүй өгч олно. Гэхдээ тэр яг өөртөө ингээд харилцагтай хандж чаддаггүй байхгүй. Тийм үнэхээр хэцүү. Тэгэхээр яг ингээд тийм үйлчлэг авч сурах хэрэгтэй, тийм соёлтой байх хэрэгтэй өөрийнхөө төлөө. Тэгэх юм бол бидний одоо бие махбодд байгаа зүйл өвлөгддөг. Одоо тэр байтугай миний хайр, өөрийгөө хайрладаг хайр ямар байсан нь миний өөр хүүхдүүд ч гэсэн өвлөгдөнө. Дээрэс нь бид нар хайр гэдэг анх ингээ буруу ярьдаг гэсэн шүү дээ. Буруу юу нэ жоохон явцсан ойлголттой байдаг гэсэн шүү дээ. Хайр одоо юун дээр тогтдгоо гэл нэг хэсэг мөнгөн дээр тогтдог гэл те. Гэх мэтээр ярьжсэн. Одоо болохоор хайраар хүнд өвчнийг ч идгэж болно. Тэгээ Харвард их сурвал яг энэ дээр ингээ имчилгээ юу лээ судалгаа хийгээд
батлагдаад нотлогтой явж байгаа шүү дээ. Маш хүнд өвчтөн хүмүүсийг судалгаанд ороод яг ингээ хайр гэж ингээ өөрийнх нь тэр хайрыг ингээ хөгжүүлээд элэг зүрхнээсээ гоё хайр. Бид нар хүүхдүүдэд хайрлахаар хаанаас илүү их мэдрэмж төрдөг лээ. Элэг зүрхнээсээ. Энэ дотроос бол голоос бол зөнгөөрөө гэдэг юм уу? Яг тэр юг ингээ мэдрүүлнэ тий. За тэрийг ингээ дагалдуулаад явах зүйлээ чинь маш их байна шүү дээ. Өөдрөг үзэл мөрөөдөл гээл гэх мэтэр ингээ хувийн хөгжлийн төвшин янз бүрийн зүйлүүд байгаа шүү дээ. Өөрөө хөгжүүлэх. Тэр энэ хайрыг яг ингээ зүв болгосон цагт тэр хайрыг би өөрөө ингээ өөрөө бусдыг хайрлаж чадж байгаа юм чинь би нөхрөө хүүхдээ бүх юмыг золиослоо өөрийгөө золиослоод бусдыг хайрлаж байгаа юм чи яагаад би өөрийгөө хайрлаж чадахгүй. Тэр хайр бусдад өгч байгаа хайрыг өөртөө өчгөл болох байхгүй уг нь бол. Тэгтэл манайх ингээ би ингээл нөхөртөө өстой туйлын итгэжсэн хадамдаа бүх юмаа зориулжсэн чинь дараа намайг ингэж ярьлаа гэл гоморхоод байна гэдэг чинь яг үнэндээ та өөрийгөө хайрлаагүй юм чинь бусад хүмүүс ч гэсэн санаатаа санамсргүйгээр л таны сэтгэлийг гоморхоор гомдоохоор юм хийчдэг аахгүй. Ийм үзэлтэй хүмүүс байдаг штэ. Одоо та 30 шахам жилийн өмнө дөнгөж ингээ гэр бүл судлаачаар ажиллаж эхэлж байхад гэр бүл судалж эхэлж байхад энэ сэдв нэг айхтар өргөн хүрээтэй бас байсангүй юм сэтгэл зүрхний асуудал тий вэр нэг юм өнөө маргаашаа амьдрал эмнэлэг явбал явна л гэсэн тийм ойлголт давмгаа байсан штэ. Тэгсэн чинь одоо сүүлийн үед мэрэгжилтнүүдийн үгийг сонсоол төрсний дараа сэтгэл готрал гээл тэрэнд магадгүй эрхэл гээл энэ ч өөрийгөө гэлээгээд маяглах гэж зүгээр ятцсан ингээд ихэвчлэн жоохон настад хүмүүс ч юм уу те вэр л биднийг залуу байхад 5 4 5 хүүхэд өсгөөл ингээд сайхан бидний сэтгэл готрахгүй амьдрдаг л байла. Одоо тэгэл бүх юм бэлэн зэлэн болчиход ах чи юунд болохоо болчиход байгаа юм гэл хандлага их байдаг та нэг хариугийн бариач. Нэгдүгээр давхар тэр үеийн хүмүүст тийм сэтгэл зүй байхгүй шүү дээ. Сэтгэл зүйн тийм ойлголт байхгүй шүү дээ. Зүгээр төвчээртэй бай, ингэх ёстой. Ийм одоо юу гэдэг нийгмийн сайн сайхны төлөөч гэдэг юм уу? Завгүй тэгэл нэг гэр бүлийн нэр төр гэсэн тийм зүйл их байсан. Цаг үеэр өөр шүү дээ. Тэр үед бол бүх юмыг ингээд өөртөө механикаар гар бие оруулах. Нэр төр гэж нэг аюултай юм ард нь байна. Хоёрдугаарт нь ингээд бүх юм ингээд өөртөө ингээд бичилж хийдэг гэсэн. Хоолундаа гурлаа зурна, тэг шалаа мөлхөж яваа. Хатуусаар ингээд бараг хатуус олдохгүй ингээд явна тэг гэх мэтэрсэн. Одоо бол бүх юм бэлэн байгаа шүү дээ. Гурил бэлэн байна. Хэрцэн урд дэлгүүрээс авчна. Тэг шалга ингээд шалны робот нөгөө хэрэгслүүдээр угаачна шалаа. За тэгэнгүүт нөгөө унаа байна. Угаалгын машин хувцсыг угаачна. Бүх юм бэлэн байх хэрээр хүн ингээд нөгөө ямар ч тийм нөгөө бүх юм ханам одоо юу гэдэг бүх юм бэлэн байх хэрээр хүний нөгөө сэтгэл ханамж бас хэцүү болчихдог байхгүй нөгөө сэтгэл ханамж юун дээр авч чадхаа болчихдог. Авч чадахгүй. Тийм учраас одоо юу гэдэг нөгөө гадаадын өндөр хөгжилтэй орнууд ч нөгөө амиа орлолт өндөр байна гэдэг чинь яг нөгөө бид нар ч уг нөгөө амьд байгалийн нэг бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээ бид нэр өөрөө хүүрч нэг 6 метрхүүгээр 5 метрхүүгээр ингэж хүүрч мэдэрчиж ингэж тэр бүх идэрхтнүүд чинь хүртгүүнүүд чинь тэр нөгөө юуг ажиллаа гүйцэтгэж яадаг. Өөрөөр нь гүйцэтгэж яадаг. Гэтэл бид нар тийм байхгүй бүхэн бэлмэлц конопторлаа зургт үзлээ. Тэ мэдээлэл авлаа. Тэгэхээр чин тийм байхгүй болохоор нөгөө эдгээр чинь нөгөө ажиллагаагүй болоод доголдоод эхэлж байгаа байхгүй нэг талаараа. Тэгээ бүр ингээ энгийн аргаар ойлгуулж шít. Тэгэхээр ингээд ямар ч юмд нэг сэтгэл ханамжтай биш болчихно. Тэ ямар ч юмд баталгаа нотлох байхгүй. Дээрээс нь одоо хүүхдүүд чинь ингээд эцэг их үгэнд итгэхээсээ илүүтэйгээр нөгөө AI-д илүү их итгэж шít. Chat GPT-гээс асуугаа тий. Тиймэрхүү маягаар. Тэгэхээр эн чинь гэсэн хөр нөгөө техник хэрэгсэл тоног төхөөрөмж ахуй амьдрал сайжрах хэрэг хүмүүсийн хоорондын харилцаа тэгээ бие авч явах тэр ёс зүйч ингээд хүндэрээд байгаа. Зай үсээд байгаа байхгүй. Тэр үчин бол харилцаагүй сайтай байсан. Янз бүрийн техник хэрэгслүүд байхгүй ч гэсэн хоорондоо ирээл данх цагаа тавиал дуустал хар цагаар уугаал ярьдаг гэсэн шүү дээ. Одоо бид нар бол тэгэл бүх юм цагтаа шүү дээ. Нэг жоохон кофе шоп дор жоохон кофе уугаал кофе өсрэл нэг 2 кофе зүрх дэстэй билий. Цаг дараа нь ажлын цаг болчлоо. Цаг болчлоо баярлаа гэд. Яг ингээ бүх юм хязгаарлагдмал болсон болохоор энэ сэтгэл чинь ингээ гоё ингээ тийм нөгөө эргчлөөтэй ч юм амар амгалан тийм байдлыг мэдрэхгүй байгаа байхгүй. Тий. За та яриа. Би яг таслах гэж шүү дээ. Тэгээд энийг ингээ бүрэн чөлөөтэй байлгасан цагт бидний сэтгэл чинь арай өөр болно гэсэн үг байхгүй. Энэ дотор юм дутуу орхио яваад байгаа. Одоо тэгээ бүрэн чөлөөтэй байх уу? Юм улам энэс илүү хэцүү болно уу гэхээс биш улам хуучин шиг болоод ингээ сайхан 50 цаг болтохгүй хаа. Тий. Тэгэхээр ч нөгөө чанартай цаг гэдэг одоо их яриад эхэлж байна шүү дээ. Чанартай цаг. Ядаж хүүхдүүдтэйгээ 30 минут чанартай цагаар бүгдээр уцаа орхиод. Гэрийн дөрөв маргаад тий. Нэг ч утас хинч оролдохгүйгээр уцсныхаа бүх дууг хаадаг юм унтраадаг ч юм уу.
Тэгж яагаад ингээд гоё чин сэтгэлээсээ ярина. Тэр нэг юу гэдгийг албаны байдлаар биш. За 30 минут дөрөв. Одоо хоёлаа ярив юм. Ямаар сони юу байна да гэх. Ингэх юм бол бас жоохон хэмэл болж шин. Тухайн хүний хэрэгцээг харж тэгээд бид нар чинь нөгөө нэг одоо юу гэдгийг харилцах ив маягаа мэдэрч тэгээд тэрийг үүсгэх гэсэн үг байхгүй. Юу гэдгийг орчин нөхцөлөө сайн бүрдүүлээ. Дээр үдч ингээл хавар цагт нөгөө алангуугийн сурвал гэдэг чинь хавар цагт нөгөө идэх хүмүүс дутуу эсвэл хомс үед нөгөө юу лээ хоньны хавирга чамж сайхан хоол идүүлж агаад нөгөө хүүхдүүд чинь хоорондоо зөрчилдсөн байсан чинь манай аав байхгүй ч яагаад ийм өгтөрж өгд. Ингээд гидсийн цадгаж агаад ингээд ирдэг тий. Яг тэрнтэй адилхан орчныг байсан бүрдүүлээ. Бүх юмаа гоё болгосон дараа яг тийм байдлыг өсгөх хүний сэтгэл гоё нээлттэй байдаг. Тэгэхгүй за одоо ярих дөрвөө дагаад гэх юм бол тэгэл ярихгүй хэлбэртэй. Гоё хоол моол идээд ч юм уу гадуур зугаалаад тий заавал гэр биш шүү дээ тий. Тэгж юм хом үзээд тий. Эсвэл гоё хүүхдийнхаа дуртай тоглоомыг тоглонгоо бөөнөрөө тоглодог нэг тоглоом байдаг шүү дээ гэр бүл мүл байдаг. Тэр мэргээ тоглонгоос ярьж болох юм. Миний түрүүний асуух гээд байгаа юм болохоор за эмэгтэй хүн өөрөө хичээд чамаас их шалтгаална гэдэг байгаа шүү дээ тий. За өөрөө хичээлээ. Хичээгээд ингээ явлаа. Тэгсэн чинь хажуудах хаан эсвэл хатан байж эсвэл өөрийн ээж одоо юу гэдгийг яг унах хамгийн номер 1 хажуудах хаан чинь ойлгохгүй. Тэгээд байвал бас хэцүү ээ. Нөгөө хүн маань өөрөө хичээгээд байдаг. Би өөртөө цаг гаргаа өөрийгөө геймергүй байна те. Би өөртөө сургалт аваад сургалтанд суумаар байна. Чи хүүхдээ нэг жоохон хараад өгчөөч гэдэг ингээд нөөх нь ойлгохгүй. За эсвэл одоо юу гэдгийг би өөртөө ийм гоё гаднах өнгө төрхөө өөрчлөмөр байна. Үсээ ингээ гоё болгомоор байна. Нүрээ ингэчмээр байна. Хуцамаар байна гэдгсэн чинь тэндээ сайхан нөгөөх нь ойлгохгүй. За ингээд 100% бас нөгөө эмгтэн хичээх гээд байдаг. Хажуудах хань нь ойлгохгүй байгаа дэвэл яах ёстой байдаг вэ? Өөрийгөө илэрхийлэх тийм илэрхийлэмжийг та хэлж өгөөч. Одоо ийм асуултыг бол ийм хариултыг асуулт хүмүүс эмгтэж зөндөө тавьдаг. Би ингээ хичээгээд би ингээд өөрийгөө гоё олох гол, гэр бүлээ гоё олох гол ингээд яж хат хань ижил байна ойлгохгүй юм байна гэд. Тэгэхээр нэгдүгээр тэр ханыг хамгийн сайн мэдж байгаа нь тэр хүн өөрөө байгаа. Тэ тэр хань нь одоо яг угаасаа тийм байж байгаад дургу болцсон юм уу? Угаасаа тийм хүн юм уу? Тэ тэрийг сайн мэдэрч тэрийг аягүй сайн мэд. За хоёрдугаар би угаасаа би өөрийгөө ингээ өөртөө анхаарал тавьдаг юм уу? Эсвэл гинт ухаарад одоо анхаарал тавиад байгаа юм уу? За гуравдугаар баахан сургалтанд суудаг. Хүмүүс зөндөө байдаг сургалтаа сургуулдаг. Ингээд тэр олон сургалтанд суудсан гэсэн үг л яг өөр дээр юу хэрэгжүүлсэн баахгүй. Тийм үс байдаг аахгүй нөгөө үр дүнгүй сурвалж суудаг нөгөө одоо дон гэдэг шиг тийм нэг сурвалаас нөгөө сурвалж руу ингээ явдаг. Тэгээс сургалтанд суухгүй ингээд хэлбэр гоё санагдана. Гэхдээ яг нөгөө өөр дээр хэрэгжүүлээд өөрийн болгоод тэрийг гэр бүлдээ хүлээн зөвшөөрсөн бас хэрэг байна уу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгснийга дараа яг өөрөө энэ гоё сайхныг мэдэрсэн бол тэр хүнд итгэл батнот тогтно шүү дээ. Итгэл маш гүнзгий суун. Тэгэхээр заавал ингээ хүнийг ингээ тулах биш. Өөрийнхөө байдлаараа хүлээн зөвшөөрөх тийм боломжтой байдаг байхгүй. Гэтэл бид нар ингээд ямар нэгэн зүйл ихтэй би ийм хийж байгаа. Тэгэхээр миний ань ч гэсэн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээлтээр ингээ буруу хандчихдаг. Хүлээлтээр. Тэгээд нөгөөд хүлээлт нь нөгөө хүнтэй тулгын шаардлагат болчиход байдаг байхгүй. Би ингэж сууж ах чи ингэхгүй гэл. Бас л нөгөө нэг өөр утгаараа сургалтанд сууж байгаа өөрийгөө гоё авч явж байгаа ч гэсэн нөгөө талаараа тэр хүнээс хамааралтай нь хэвээр байгаа байхгүй. Тэр хүн одоо юу гэж хэлсэн ч хамаагүй би энийгээрээ явна. Тэгээ би өөрөө гоё сэтгэл хангалуун байх юм бол хантай хүлээн зөвшөөрөх арга нь заавал болдог шүү дээ. Оролдоод үзэх хэрэгтэй л гэсэн үг. Тэгээд нэг туулалт хоёрыг чинь асуулт асуугаад мөгийгч хариулт өгөөд ингээ зөвлөгөө өгж байгаа шүү дээ. Энэ асуулт хариулт дээр олон эмэгтэйчүүд өөрсдийгөө жишиж бодож надад таарсан түлхүүр байх уу гэж яг энэ дотроос ирж хаагаад байж байгаа. Зарим нь бол ингээд яг тгээ хэлчихгүй би ингээ асуусан чинь нөхөртөө юу гэж хэлхий ингээд нөгөө бэл хариулт хүлээгээд идэг. Энэ өгүүлбэрийг хэл гээд. Гэтэл энэ хариултыг мөгийгч цаа хэлсэн. Яг ийм юм давтагтаад байгаа болохоор би хэлэх гээд байгаа. Танаа нөхрийг та өөрөө мэдж байгаа. Таны нөхрийн ааш угаасаа тийм байсан юм уу байгаагүй юм уу гэдэг шиг. Тийм болохоор нэг өгүүлбэрийг яг ингэж компьютерийн програм шиг хэлж болохгүй гэдгийг ойлгосон бахаа гэж бодож байна. Тэгэхгүй яагаад сэтгэл зүйч ингэж ийм тодорхой хариулт хэлэхгүй байгаа юм бэ? Ингээ асуусан чинь хэлсэнгүй штэ гэсэн ийм хандлага бас цохолдож байгааг анзаарсан. Тэгээд сэдвүүдээ бас доор бичээд байвал талархах шүү эмэгтэй ч гэдэг. Тэгээ дээрэс нь яг хуу нийтлэг нэг юм хариултууд байж болно. Тэрний юу гэхээр хантайгаа ярилцаад за би хоёул ингээ одоо битэр манай гэр бүлийн харилцаа надад жоохон санаа зовхор зүйл ээ гэдэг өөрөөхөө тэр ханыхаа хэллэгээр хэлээ шүү дээ одоо. Тэгэхээр энийг гоо ингээ өөрчлөхийн тулд би өөрөөсөө эхлэе.
би ингэ сурах гэж байна. Би ийм ингээ өөрийгөө гоё ярьчих чинь. Харин ганц дэмжих нь чи шүү. Чи л намайг дэмжихгүй бол би тэгэл надад өөр арга олдохгүй нэ. Тэгэхээр яавал зөвхөн чи хэлээрэ гэдэг маягаар ярилцж болно. Ханыхаа хэлгэнд тааруулж ярих нь хамгийн чухал байхгүй юу? Чиний тэр асуулт надад ямар. Тэгэл ингээх байх л та. Одоо ингээд би одоо ингээ өдөржин хүүхдээ харлаа штэ. Чи маргааш хүүхдээ харна шүү. Гэх юм бол ямар ч сайхан ааштай нөхөр байсан гэх хүн барьцаалж байгаа юм шиг байдалд ороо тий хэлэмж чухал юм байна. Зөвшөөрж байсан ч гэсэн яагаад надад ингэж илэрхийлж байгаа юм бол гэсэн гомдол эрэгтэйгийн зүгээс нөхрийн зүгээс ч гэсэн төрнө л дөө яаж нөгөө нэг өмнөх сэдвээр бид нөгөө эрхлэх тухай ярьж байсан шүү дээ тий. Тэгэхэд ингээд аюу гоё нөхрийнхөө эвийг олоод нэг айтайхан ингээ эрхлэнгүү хэлсэн ч бас болох юм шүү. Тэгэхээр нөгөө хэлж байгаа хэллэг өөрийнх нь биеийн хилэмж үг их чухал байх нь шүү дээ. Яг чухал. Одоо өөрөө мэдчихэж танигаа тий. Би хандаа ийм зүйлийг хэлэхэд миний хань яаж хэлвэл зөвшөөрдгөө, яаж хэлвэл ууралдгөө, яаж хэлвэл дургу байдгөө, яаж хэлвэл ингээ яах гэж байгааг мэддэг байх гэд өөрөө одоо тэрийг мэддэг болсон байгаа шүү дээ. Тэрийг л бид нар ингээ ашиглах хэрэгтэй л гэсэн байхгүй. Тэгэхгүй ихэнх нь яадаг гэхээр яг саний юм гэлдэгтэй би тэгж байгаа шүү. Эсвэл би тэгээд тагчин гэдэг. Би ганц удаа гармаар байна ч гэдэг юм уу чи яагаад ойлгодгүй ингээд шууд уурлаад эхлүүлээд одоо хэцүү юм. Хэцүү. Гэр бүлийн харилцаа гэдэг чинь яг нөгөө албан байгууллагын харилцаа биш. Албан ёсны харилцаа биш. Тэр дотор чинь ингэж хөрөөний одоо иршиг тий дээшээ доошоо болж идэх ийм харилцаа байх хэрэгтэй байхгүй. Уг нь бол дандаа ингэ дээшээ дандаа доошоо дандаа ингэ доогоор төвшнөр тэрийг хүндэхэд яах үгүй асуусан маягаар байгаа юм бол өөрийгөө үл хөндлүүлнэ. Тий таны орон зайд нөхөр чинь хань ижилж ороод ирчихнэ. Тэгээд нөхөр хань ижлээ чи ирэх мэдлэг илүү дамгаа болчихно гэсэн үг. Энд чинь нэг талаар бас хүчрхийллийг өөрөө хүлээн зөвшөөрүүлж байгаа байхгүй. Дандаа ийм нэг хөрөний иршиг ингэ дээшээ байгаад тах юм бол бас бусад хүмүүсээ бас үл ошоох. Бас л нэг хэлбэр үл хайхах тийм л гардаг. Тэгэхээр ямар үед би ийм өөрийнхөө харизмтай явах вэ? Ямар үед нь би бусдаагаа хүндэтгэж те ханыхаа эрх мэдлийг илүү дамгаа болгож явах вэ? Ямар үед ингэж уг нь их гоё сонирхолтой харилцаа гэрэл. Манайхан болохоор энэ сонирхолтой харилцаа, сонирхолтой гэдэг талаас нь ерөөс олж харахгүй. Ер нь хэцүү нөхөр ингэдэг юм байна. Хатам ингэдэг юм гээд дандаа болохгүй түүгээд аваад өөрлөгөө оруулчихад. Тэгээд тэрнээсээ бууж өгөхгүй. Тэгээд нөгөө хин сэтгэл зүйчээс ямар нэг үнэс зүйлгээ авахаар яг надад таарсан код нэг нь өвчин амтах юм шиг тийм юм үг гэдэг. Гэтэл тэр эмнүүд чинь ч гэсэн маш олон төрөл дотор олон төрөл байгаа шүү дээ. Аль нь таарахгүй, зарим нэг хүн таарч байгаа, заримд нь харьцал өгч яадаг. Яг тэрэндээ адилхан танаа гэр бүлийн харилцааг хамгийн сайн мэддэг та өөрөө тэр харилцаагаа зөв мэдэх юм бол тэр харилцаагаа л яг зөв ямар үед нь уян хатаа антах уу, ямар үед нь өөрийнхөө байр суурин дээр хатуу зөксөх уу, ямар үед нь нөхрөөгөө гэтээ илүү хөгжүүлж ингэ явах уу. Энийг л ингэ мэддэг уян хатаа харилцааг илүү их шаарддаг. Байгууллагын харилцаа ямар нэгэн олон нийтийн харилцаа бол дотроо ёс журам, дэг журамтай шүү дээ. Тэгж болно, тэгж болохгүй тийм. Бус дээрх миний эрх бус дээрхээр хязгаарлагддаг гэдэг шиг. Гэр бүлийн харилцаа бол бусдыгаа би яаж хүндэхгүй, сэтгэл зүйд нөлөөлөхгүйгээр бас би өөрийгөө сэтгэл зүйд нөлөөлөхгүйгээр яаж зөв харьцах вэ гэд маш гоё уян хатан их сонирхолтой. Тэгэхээр ингээ гэр бүл танд хандлага, гэр бүлийн талаарх ойлголтоо та хараа жоохон өөрөөр ингээ ойлгочих юм бол ер нь харагдаад эхэлдэг шүү. Энэ өөрийгөө гээсэн эмэгтэйчүүдэд нөхрийн хандлага бас их чухал гэд ярьлаа. Хажууд нь бас одоо нөгөө мэдээж аав ээж ах дүү нар орхолох. Бас найз нөхөд орох уу? Орно шүү дээ ер нь. Тэгвэл хамгийн чухал нөлөөлөл нь нөхөр л хань ижил байдаг. Хань ижилдээ та ингээ бие биенээ ингээ ойлголцохгүй, ярилцаж чадахгүй, зөвшөлтөд хүрч чадахгүй, бууж өгдөггүй, өөрөөрөө зүтгэдэг, эсвэл хитрхи ингээ өөрөөрөө байж чаддаггүй. Иймэрхүү харилцаа байхад юм бол хүнлэнгийн оролцоо илүү их орно л гэсэн үг. Хүнлэнгийн оролцоонууд тэднэрт ингээ найрсаг хаалга тавиад өгч байгаа байхгүй. Гэтэ ирж чадахгүй нэ та хэд ороод ирээ гэдэг шиг. Яг ингээ өөрөө өөртөө гоё хоорондоо ярилцдаг, маргалдаж олон, зөрөлдөж олон. Гэхдээ ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөөд яах вэ? Би энэ одоо юу гэдэг би ийм аяга шинжтэй аяган дуртай хахад манай нөхөр зөвхөн Монгол аяган дуртай гэж болно шүү дээ. Тэгэхээр би яах вэ? Тэ? Нэр яах вэ? Өөрөөсөө дуртай даа л уу? Дуртай дууж олно. Заримдаа би нөхрийн дуртай аяганд нь хоолоо идэж олно, цагаа ууж олно шүү дээ. Заавал би энэ дуртай гэдэг энийгээрээ байх шүү дээ. Заримдаа нөхөртөө чим энийг ингэж уугаад үздэг гэдэг нэг айтайхан нэг хүлээн зөвшөөрлөх аргыг л олох хэрэгтэй гэсэн. Цөөлнө. Цөөлн аргаар. Тэгэхээр нөгөө яалт ч нөгөө эрхлэх бас хэрэгтэй болж байгаа. Тийм байна. Тэр чинь бүр яаж иж байгаа нэг бүх сэдвээр орж ирээд байна тий. Энэ хамгийн чухал. Эрхлэхээ ярих уу гэх. Тэр нөгөө эрхлэх подкаст орсны дараа нэг гоё таата зүйлний эсэхэр
миний сургалтанд суугаад сургаггүй болгосон эмэгтэйчүүд холбогдож гисэн гэж. Яаж байгаа юм? Яагаад тэгсэн гинөө? Яг тэгэл ер нь жоохон өөртөө нөгөө бууж өгч чадахгүй. Ер нь жоохон хэцүү юм байна. Ичвэртэй байдалд орсон гэдэг эмэгтэйчүүд нийлээсэн. Гэхдээ зарим нь болохоор айгүй гоё үр дүнгээ гаргацсан. Тодорхой хэмжээний үр дүнгээ гаргацсан гэрэл нэг гоё болсон гэсэн тэмдэгч байсан. Гэхдээ заавал ингээ бүгд ингээ хамааралтай биш байхгүй юу? Ер нь болж өгвөл өөрөөсөө тэрийг аваад хэрэгжүүлээд өөр амьдралын нэг соёл болгох чинь, харилцааныхаа соёлоо болгох чинь. За боломгүй бол ингээ эргэж ирэх юутай зөрөгтэй байх хэрэгтэй л гэсэн. Тэгэхгүй ингээ асуудлаа хөндрүүлээд явах шаардлагагүй. Таны саяхан гаргасан ном байдаг штэ. Сэвгүү сэтгэлийн эрэл тэгээд тэгснэ би мөгийнхчийн сэвгүү сэтгэлийн эрэлтийг туулал нэг уншаарай. Уншиж байхад би бүр ингээд тис өөр мэдрэмж авсан. Би чинь уг нь ийм сэтгэл судлалын тухай ийм ном уншина гэж бодож исэн чинь тэр дотор найз нөхдийн харилцаа ороод ирж байгаа юм. Эрхлэлт ороод ирж байгаа юм. Үгүй гэж хэлж чаддгүй хүн юу лээ. Ингээд энэ сэдвүүд нь ингээд тийм тис өөр сэдвүүд та холдуулаад хийцэн байсан шүү дээ. Тэгээд анзаарсан бол зарим сэдвнийг урт олон нүрээ байгаа, зарим нь ганцхан нүрээ байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ чинь юу гэсэн бэ? Бас нэг хүний сэтгэл зүйн онцлогтой тохируулаад зарим нэгэн зүйлийг ганцхан үгээр тухайн хүн өөрөө цааш нь өргөжлүүлж бодох, олох. Зарим нэгэн зүйлийг жоохон ингэж гүнзгийрүүлж ойлгуулах гэдэг маягаар яг нэг одоогор бол над дээр 400 гаруй сэтгэлдлүүд ирсэн байна. Би энийг тоолоод ингээ үзсэн чинь. Тэгээд ихэнх нь надад таалагдсан зүйл нь вөхөр яг миний хажууд хин нэг яриад байгаа юм шиг. Ямар санд нэг хүн над руу ирсэн. Тэрний үсэнхээр би ингээд ганцаараа өрөөндөө ингээ уншиж ирсэн чинь яг хин нэг надтай яриад байгаа юм шиг. Ингээ айгаад эргэж хараад гадаа гараад хүмүүсийн дэргэд тэр номыг уншсан гэд. Тэгэхээр ингээ магадгүй энэ ном маань ингээ хүмүүст хүрж байгаа надад их таалагдчихж байгаа. Одоо би бодохдоо ингэж бодсон. Туул мөгийг чинь сонсож байгаа өсгөжүүд ч гэсэн анзаарч байгаа бах. Яг найзууд ярьж байгаа юм шиг ярьж байгаа. Ийм хитэгээр мэрэгжлийн хүн ч гэсэндээ зочны өнцгөөс биш. Тэр номыг уншихаар зөвлөд байгаа юм шиг биш. Яг нөгөө хажуугаас миний амьдралыг мэдээд за ингээрээ гэж чиглүүлээд байгаа юм шиг мэдрэмжийг ялтчгүй төрүүлээд тэр номноос авна. Тэгээд туул Эма гэж хоёр хөтлөгч эмэгтэй мөгийг чи хоёр талд суучаал эрхлэх гээл гэсэн чи хоёр талаас нь бидэн байдлаа л те. Учир зүггүй асуулт асуугаал байсан. Энэ удаад өөрийгөө гээсэн эмэгтэйчүүд гээл гэсэн чи бас л нэг гээцэрсэн гэдэг шиг хүүхнүүд ингээл суугаал байдаг. Бит хоёр одоо нийгмийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн хандлагатай ингээ харьцуулахад ер нь ямар эмэгтэйчүүд байгаад байна вэ? Ер нь баримжаа байна уу? Ингээд нэг тис өөр хоёр хүн суугаад байна уу? Олон төлөөлөд байгаа. Хоёр тэр хоёрын хоёр төлөөлөл л гэсэн үг байхгүй. Одоо хин туулын хувьд яг өөрөө ингээд санхүүгийн хувьд бол нөхрөөсөө хин нэгнээс хамааралтай байж чадахыг хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ч гэсэн би юм хийн гэд тэр нэрээр өөрийгөө бас гээцэн. Юугаа гээцэн өөрөө олж харсан маш сайхан байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. За баяр. Тийм төлөөллийн эмэгтэйчд байгаа. Нөгөө талаар болохоор хин Эмагийн хувьд болохоор санхүүгийн хувьд тий байгаа боломжоор л юм зохицуулна байхгүй бол одоо ялтаа гэлээ гэдэг шиг ийм төлөөллийн эмэгтэйчд байгаа байхгүй. Дийлэнх эмэгтэйчүүд нь юу гэдэг вэ гэхээр нөгөө уламжлалт ойлголт өөрийнхөө нөгөө ойлголтоо жоохон өөрчлөх хэрэгтэй. Нөгөө одоо юу гэдэг өөрийнхөө өдийг хүртэл олж ирсэн төлөвсөн тэр ойлголтондоо бүтээлчээр устгалт хийгээд шинэ зүйлийг олж авах гэсэн нэг апдейт хийнэ гэдэг шиг. Тэрний юу гэдэг вэ гэхээр нөгөө сайн ихнэр, сайн гэдэг нэрийн дор өөргөө золиослцдаг тийм. Тэг ёстой гэсэн нэрийн дор нөгөө хүмүүсээс айдаг, намайг буруу хэлчихөө, буруу ойлгочихъя гэдэг тийм айц цаана яваад байна шүү дээ. Ийм байдлаар. За тэгээд 3 дугаарт хамааралтай хин нэгнээс хамаарал. Нөхөр дэмжих юм бол, хадам дэмжих юм бол, найз нөхөд ингэх юм бол би ингэн. Тэгэхгүй бол ингээ унждаг. Тэр нөгөө аль ч тохиолдолд өөрөө өөртөө үнэнч байх, өөрөө өөртөө ихтгэлтэй байх нь хамгийн чухал байхгүй. Ер нь өөрийгөө гээсэн эмэгтэйчүүд гэдэг чинь эцээ өөртөө ихтгэлгүй байгаа л нэг шинж авахгүй. Энэ одоо ажиллаа хийгээ явж байгаа. За бид хоёр бол нөгөө хүүхдээ хараад гэртээ суудаг их эмэгтэйчүүдийн дийлэнх тэр хэсгийг л ярих шиг боллоо тий. Харин ажиллаа хийж байгаа эмэгтэйчүүд өөрийгөө гээсэн эмэгтэйчүүд байдгүй. Байвал яг ямар тохиолдлууд байна? Байгаа. За гээл ингээд өндөгөд ирлээ шүү нөгөө төчөө. Ажил гэр. За тэр талаараа өөрийгөө гээсэн байх нь. Тэгтэл нөгөө тэр тал дээр хүүхд маань яаж өсөж хөгжиж явж байна. Тэрийгээ сайн мэдэхгүй. Тэрийгээ нөгөө нэг юугаар яачин те. За дээрэс нь нөгөө юу вэ? Өөрийнх нь эрүүл мэнд нь ямар байна? Эрүүл мэндийн үзэлтэй олж юм тий. Нойрог хөдөлтөй олж юм, ядаргаатай болж юм. Тэгэл нэг юм яг нэг ажил дээр л бүх юм төвлөрсөн. Тэгээд жоохон
одоо ачаалдах чадвар муудаж байна. Тийм яг мэдчихэж байна. Гэтэл одоо гэдгийг 60 70 гарсан хүмүүс чинь ингээл янзын гоё ачаалаа тэнцвэрзүүл явж байгаа юм байна. Олон хүүхдтэй мөртлөө өөрөө янзын гоё аваа явцсан хүмүүс байна. Бага жишээнүүд байгаа үстэй. Гэтэл энэ бүгдээс нь ингээ бид нар үлгэр дуурайл авахгүй. За угаасаа боломж нь тийм гоё юм чи угаасаа өөрөө гоё юм чин тий. Угаасаа ийм юм хийж байгаа юм чи ингээд нөгөө идэхгүй байдлаараа өөрөө юу гэдгийг хамгаалаад нөгөө буруу бодлоо хамгаалаад хаацаалаад ингээ явчихж байгаа байхгүй. Ажил хийдэг эмэгтэйчүүд дийлийнх нь сэтгэл санаа хуваалцах чаддаг байхгүй. Бас адилхан. Ажлынхаа найз майз эсвэл хуваалцж гин гэж бодсон үгүй юм байна. Тэр яг албаны харилцаа болоод өнгөрдөг гэж бодож байна тий. Одоо туулт хоёр нийлж хийж байгаа нэвтрүүлгүүд харцангуй ширээ залгаа сууж байгаа хамт байх цаг байгаа. Тэгсэн хэрнээ яг ийм нарийн нандин юм уудалж хоёлаа ярьж амжаагүй л байгаа. Яагаад гэвэл ингээд за нэвтрүүлэг дээр дараагийн сэдв ямар байх вэ? Дараагийн зочноо яаж урих вэ? Энэ хідэн рилээ тастаад хизээ оруулж хизээ бүтэн бичлэгээ оруулах уу гэдэг юм уу те? Яг нэг иймэрхүү харилцаа үүсээд гэрт автомат хариулагч хоолоо идсэн үү? Хүүхдийн авцыг угаасан уу? Хөргөчн талах байгаа юу гэдэг шиг харилцаа яваад байгаа байхгүй. Ажил хийдэг хүн эмэгтэйчүүдтэй харилцаа яг иймэрхүү байхгүй. Яг л нөгөө хэдийн жижигэр асуулт гэх шиг те нөгөө хэрэгцээ мөг их ч өнөөдөр цагтаа ирэх нөө хэрэгцээг хангах тал дээр өндгөө эцэн үү тий. Гэтэл нөгөө гэртээ хүүхдүүдэд харж байгаа ээж нар хитрхийх нөгөө юу руу оролцох гэдэг. Доторх асуудал руу орох гэдэг тий. Заавал өөрөө урдуур нь ороод бүх юм бэлэн болгоод ингэ хийгээд байдаг. Ажил хийдэг ээж нар өөртөө бие даалгах гад хүүхдүүд ингэ хэрэгцээг нь хангачаад бие даалгах гад ингэ орхичдаг. Тийм талууд байдаг. Юмыг нөгөө хит болоод ирэхээр л болохоо хэлчихэд байна. Тэнцвэржүүлж ерөөсөө чадахгүй байгаад байна. Тэгэнгუთ тэр дундаас яаж хийж агаад ямар нэг юм гээгдэд байна. Тэг гадна талаасаа юу эсвэл дотроосоо юу яаж ч утсан гээгдэд шүү. Тийм байна. Тэгэхээр нөгөө зөвхөн гэртээ хүүхдээ хардаг ээж нар бол өөрийгөө гээцсэн биш юм байна. Ажлаа хийж байгаа эмэгтэйчүүд ч гээцсэн явж идэм байна. Тэг гүрийгээ харах хэрэгтэй. Аль нь гүрэлт нь хоёр өөр төвшөнд байхгүй. Нэг нь гэртээ хүүхдүүд харж байгаа гэр ээжүүд нөгөөх нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ээжүүд. Аль нь өөрөө гээц, аль нь асуудал байгаа. Гэрт байгаа хүмүүс нь болохоор яг нөгөө бас нөгөө нийгмийн нөгөө ганцаардмал мэдрэмжийг илүү их авдаг. Ялгаатай нь яг тэр нөгөө л хүүхдүүд нөгөө нөхөр өөр хүмүүстэй нэг ярилцахгүй хүрээл багтаа. Тэгээ тэр хэмжээгээр нөгөө нийгмийн тухайн мэдээлэл бие авч явах байдал дээр чинь нийгэм шиг идэр чинь бас ялгаатай гарч байна. Ажил хийж байгаа эмэгтэй ч гэсэн бас өөр шүү дээ, тий. Гэрээ ажил бараг нэг хийхгүй. Тэгээ нөгөө хоорондоо одоо та хоёр ингээл өөрсдөө ч гэсэн жишээгээр мэдчихлээ байх тий. Одоо гэртээ байнга хүүхдүүдэд харж байгаа үеийн найзуудаа уулзахаар ямар байх вэ? Ажил хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүд уулзахаар ямар байх вэ? Ялгаанууд гарч ил байгаа. Тэрэн дотор авах ч юм байна, авахгүй ч юм байна. Даваа талж байна, сул талж байна. Тэгэхээр заавал энэ юм учраас муу энэ тэр юм гэж харьцуулт хийх бас буруу болчихж байгаа байхгүй. Гэртээ хүүхдээ харж байгаа ээж болгон тэр тусмаа залуу ээжүүд ингэж бодогддог штэ. Надад ч гэсэн байсан тийм үе. Гэртээ би л ганцаараа ингээд юм хийхгүй гэртээ байгаад гадуур байгаа эмэгтэйчүүд ямар гоё, ямар ирч хүчтэй байна гэж бодогдоод идэг. Гэтэл эргээд би ажилдаа ороод хүүхдээ орхигдуулаад ирсэн чинь үгүй байсан байна. Энд чинь эмэгтэй л хүн хүүхэд гаргаад гэртээ сууна гэдэг бол цаг хугацааны асуудал, байх ёстой зам ёсны асуудал байсан байна. Тэгээ би зүгээр нэг жил гэртээ суухтаа сэтгэлээ амраагаад байх ёстой юм чи яадгийн ингээд нөгөө талаараа өөртөө амралт өгөөд суучихгүй яасан бол гэж бодогдоод идэг шүү дээ. Тэгээ яг одоо гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдэд эн чинь нэг өөрийгөө нэг талаараа гээгээд шалсан ч юм байхгүй. Зам ёсны асуудал гэдгийн талаар нь ойлгол бас шүү дээ. Одоо хүнд нэг өөрийгөө үнэлүүлэх, хайрлуулах хэрэгцээнүүд байна шүү дээ. Мэдээж нөгөө ахын 5 хэрэгцээ байдаг. Тэрний нэг чухал нь өөрийгөө хайрлуулах, хүндлүүлэх тэр хэрэгцээ байгаа шүү дээ. Гэтэл гэртээ байгаа эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэхгээ байгаа мөртлөө үр хүүхдтэй хань ижилтэй хадам талтай хайрлагцсан эмэгтэйч зөндөө сайн хүндлэгддэг тий. Заавал ажил хөдөлмөр хийгээл ингээ явж байгаа биш. Гэртээ байгаадаа жаргалтай байдаг эмэгтэйчд байна. За ажил хөдөлмөр хийж байгаа мөртлөө одоо юу гэдгийг хань ижилтэй хадмуудтайгаа нэг хүндлэгддэггүй. Тэгэхэд нэг гэртээ байхаас илүү тэр ажлаа ивэл илүү амар амгалан байдаг ч эмэгтэйчд байна. Аль нь байдаг. Тэгэхээр заавал энэ юм тийм гэдэг нь ер нь бол ингэж заавал гэж ингэж яг таг ойлгох нь бас буруу болж байгаа. Гол мэдэрч байгаа нь өөрөө байгаа шүү дээ. Би яг ингэж юун дээр гансраад байна, юун дээр миний сэтгэл имрээд байна те. Юун дээр ингэж жоохон юм ороод байна, юун дээр жоохон тиймэрхүү эвүүгээ илэрхийлж хэлж чадахгүй нэг тэр юмтэй өөрөө мэдж байгаа учраас яг тэр нь аль нь байна гэдгээр л надад ийм хэрэгцээ байгаа юм байна. Тэ. Тэрийг л мэдээ авчих юм бол тэр чинь л өөрөө чинь нөгөө гээх гээд байгаа. Гээгдсэн нэг хэсэг. Тэгээд дээрэс нь тэрийг ингэж нөхөх бас нэг
боломж олгож байна л гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Гээцэн гэхээр л нэг ингээ бүх юм ингээс гачин болоол тийм нэг хайцаагүй тийм 3 цон руу гүйж тийм нүрэ амир ганцхан гунц тийм биш байхгүй. Яг ингээ ер нь бол бидний хүн ч бид нар ч ухаантай хүн надад юу хэрэгтэй вэ? Яагаад байгаа гэдэг бид нар хүн өөрөө мэдэрч явах сонсож явах уг нь боломжтой л байгаа байхгүй. Тэрийг л бид нар хайчдаг байхгүй. Гэртээ жавтаач тэр ажил хийж байгаа ч таач тэр хайчдаг. Одоо эсэргээрээ бид хоёроос хоёулгаас нь асууя. Өөрийгөө гээгээгүй амар гоё явж байгаа эмэгтэй гэдэг эмэгтэй бэ нү та хоёрын хувьд? Ойр дотн тойронд чинь. Энэ яста яаж ч явсаа өөрийгөө гээхгүй энэ эмэгтэй гэд. Гэмээр хүү байна уу? Бага. Бага юу? Бага. Надад байхгүй гэхгүй юу? Бага. Эсвэл их сайн нууж чаддаг юм болов? Харин тийм эмэгтэй байдаггүй. Бүх хүний хэрэгцээ нэг удаа хангагдаад бүгд 100% хангадна гэсэн үг байхгүй шин. Дахиад сэлбэгдээл, дутагдаал, дахиад үргээл аваад явдаг байхгүй юу? Ерөнхий ханан байна. Тэрийг л тэр хэмжээгээ мэдчих юм бол ястаа өөрөө ч хэлдгэр өөрийгөө гээгээгүй эмэгтэй байж чадна. Нэг удаа ичээл аваа би ястаа гоё фул олчлоо тий. Бүх юм дүүрчлэгээл тэнгуүтэн дараа нь хин нэгэн сонь таагүй үг сонсчдаг ч юм уу, таагүй юм харцгаар таахгүй би минийх угаасаа дүүрсэн юм ингээд байл. Тэр дотор чинь харцанд үлдсэн сэтгэл тоногчсон юмнууд байжлагч таагүй. Тэрийг л бид нар ингээд одоо юу гэдэг нөгөө хүмүүсийн хэлдгэр нөгөө цэвэрлэгээ хийдэг шиг дотоод сэтгэлийн цэвэрлэгээ хийгээд явчих юм бол тэр чинь тэгэл өөрийгөө гээхгүй байх боломжтой. Энэ хүний онцлогоо шалтгаалдаг гэж магадгүй. Эмэгтэйчүүдийг харж байхад гэртээ түлхүү цагийг өнгөрөөж явах юм бол илүү аз жаргалтай амьдрал нь болж байгаа юм шиг санагддаг. Төрөлхийн тийм эмэгтэйчүүд байдаг. Зарим нь бол ерөөсөө гэртээ нэг багхан шиг цагийг өнгөрөөгөл ажилтай л байж ах юм бол тэр гэр өөр аз жаргалтай байдаг эмэгтэйчүүд цаанаасаа байдаг. Зарим эмэгтэйчүүд яаж ч ядарч исэн, яаж ч санхүүгийн хямралд орж исэн өөрийгөө бүр ингээд нэг гээхгүй байгаад сурцсан тэрийгэ зохицуулаад сурцсан эмэгтэйчүүд байдаг гэж боддог. Зарим нь бол ингээд ерөөсөө байгаагаа гэр бүлтэй зарцуултаад үлдвэл би өөртөө хэрэглэе да гэсэн эмэгтэйчүүд. Энэ яг төрөлхийн зан чанар бас нөлөөлөд идэг юм болоо да. Нэг тийм байна. Тийм бах. Тийм учраас хамгийн ихэнд хэлсэн тийм нөгөө өөртөө гэр бүлээс ямар хүмүүжил дадал өөртөө биелгсэн тэр чинь хамгийн чухал байхгүй. Тэгвэл заавал тэргээ бага насны өөрийнхөө хүмүүжил юм аав ээжтэй холбож хин нэг буруудах маягаар миний өссөн орчин миний бага нас юм байсан гэдгээр биш. Тэр болоод чухал биш болж байгаа юм. Тэр бол угаасаа буруу болно. Одоо манай зарим хүмүүс чинь сэтгэл судлалын янз бүрийн ном уншичаад би багасаа аав ээжээсээ их тарама авсан байна. Та надад их тарамаа өгчээсэн байна. Ингэж харьцах нь хамгийн буруу. Хамгийн хортой. Үнэхээр тийм авсан мэдсэн бол энийг арилгах, засах ямар арга вэ? Бүхэн боломжтой шүү дээ. Бяцлаглаар засаж болно, йогоор засаж болно, хин нэгнтэйгээ сайхан ярилцаад засаж болно, мэрэгжлийн хүмүүстэй уулзаад засаж болно, сургалтын суугаад засаж болно. Өөрийнхөө зүгээс мэдсэн мөртлөө өөрөөгөө тэрийг хийх нөгөө хариуцлага хийхгүй байна. Бусдад буруутгал өгж мэдчих асар том буруу болчихж байгаа байхгүй. Би яг тийм байна, баанаснаа тэгсэн байна гэдгээ мэдсэн л бол одоо нэгэнд өнгөрсөн цаг үетэй ажиллаад яах юм. Тэг чи миний бодолд ингээ хийсвэр төдөлдсөн байгаа шүү дээ. Болоод өнгөрсөн явдал. Тэгэхээр би яг одооноос эхлээд маргааш нөгөөд би хүүхдлээ яаж амьдрах вэ гэдгээл өөрөө мэдээд өөрийнхөө өөртөө хариуцлага засах нь л хамгийн чухал байхгүй. Энэ ч л одоо цаг. Сэтгэл зүйн боловсрол хөгжиж байгаа энэ цаг үе байхгүй. Бид нар энэ цаг үед амьдарч байгаа. За баярлалаа. Яг ингээд энэ сэдв аваад орохоор эхлээд бүрхэг байд юм аа. Алин ч ярих уу, гэртээ сууж байгаа нь гээсэн юм уу, гаднаасаач гээсэн юм уу, сэтгэлч гээгдсэн юм уу гэл нэх юм ингээл ордیں۔ Тэгэл ороод яг ярилцаад ирэхээр ямар ч байсан нэг зөв чигтэй болоод гардаг. Тэгээд нэг цагийн хооронд угаасаа нэг юм зөв чиг гаргачихад болоо гэж бодоод байдаг. Тэгээд гаргаж чадваа тэгээд би бол чадсан. Нэлээд баримжаатай болсон. Эхлээд би орж ирэхдээ ерөөсөө нэг юм гадна тал дээр төвлөрцөн, эдийн засаг дээр төвлөрцөн. Ингээл орж ирвэ. Нэг алдаага жоохон хүнд тогчих маягтай. Өөрөө жоохон уснаас цэвэрхэн гарчих маягтай байсан чинь дотор одоо сэтгэл гэж нэг том юм байна. Эрүүл мэнд гэж юм байна. Гэхдээ ойлгосон бол тэгээд өнгөрснийг одоо үлдээгээчтэй нөгөө эрхлэгч гэсэн хамаатай аргаа олоо зөөлөн байвал бас байж болох юм байна. Би ингээл болцсон л юм байна штэ гэд тайвширж байгаа нь одоо миний хувьд энэ удаагийн үр дүн гэж бодчихно. Би болохоор тэгж ойлголоо штэ. Одоо яг над чиг ойлгосон эмэгтэйчүүд байгаа бах. Ерөөсөө л би өөрөө юм байна. Чи өөрийгөө гээх үү? Гээхгүй байх уу? Гээхгүй байх уу? 70% натаа хамаатай гэдэг байгаа штэ. Чи ингээд дарамтлажсэн ч гэсэн өөрөө нэмэр болгоод дахиад өөрөөгөө дарамтлах шаардлага бол гэсэн үг. Би өөрөө намайг дарамтлж олно, намайг дэмжихгүй байж олно. Тэнгүүд би өөрөө нэмээд за энэ хүн намайг дэмжихгүй байгаа юм чинь би гэл ингээд өөрөөгөө нэмэр болгоод байгаа байхгүй юу? Буруу. Энэ нэмэр
хэрэггүй байж болно, туслахгүй байж болно, ойлгохгүй байж болно. Би өөртөө үнэн чагаад дараа нь харуулна. Гэдэг л юм одоо нэг бас зориг. Тэгээд нөгөө хүн маань хажуудах хүн маань хэрвээ ойлгохгүй байвал яаж аргыг нь олж энэ хүнд ойлгох вэ гэдэг юм байна. Тэгэл болоо юм биш. Тэгэл бүсгүүчүүдээ ерөөс амарх юм биш тэг. Тийм байна. Би шавнартаа хэлдэг байхгүй одоо шавнартаа. Чи одоо хідэн нөхөртэй хідэн их нэртэй тэд чинь нэг л гэж хэлдэг шүү дээ. Ганцхан хүнээ энэ хороогийн ирчүүд бүх ирчүүдээс төлөөс ганцхан ир хүнээ. Хороогийн бүх эмэгтэйчүүдийг төлөөс ганцхан эмэгтэй хүн ингээд чи ингээ өөрчлөлт тэр хүнтэй харьцах аргаагаа олж чадахгүй байх юм бол чи бусад хүмүүстэй яаж харьцдаг юм. За хэрэг ганцхан хүнтэйгээ харьцах аргаал чи мэдээд тэрийг гоё өөр юм болгочих юм бол чи нэ бусад хүмүүс чам руу дайрчихсан чи ад жаргалтай л байна гэж хэлдэг байхгүй. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Баярлалаа. Энэ удаагийн өндөр өсгөөтийн сэдв өөрийгөө гээсэн эмэгтэйчүүд байсан. Өнгөрсөн дугаар бол эрхлэлт байсан. Дараагийн сэдв бас одоо бол бас бүрхэг л байна. Олон л эвгүй юм бодогдож байна. Ганцхан нэршилтэй хэрнээ асар том уршиг тавирдаг хоёлаа хилжил дагуурлаа сэдвэ. Хардалт. Энэ сэдвээр ярилцсанаа. Тэгэд хардалт гэсэн чинь бас л ир эмийн эхнэр нөхрийн хардалт биш. Найзууд нэгнээ харддаг. Хин нэгнийг буруу ойлгодог хардалт хүртэл хамаатай. Байгууллага дээр хүртэл хардалт байдаг шүү. Хардалт дүүрэн байна. Тийм. Тэгэхээр яг энэ хардалт гэдэг сэдвээр бид гурав эх 7 хоногт ярина. Тэгэхээр бүсгүүчүүд маань энэ талаар асуух асуулт байвал яг энэ доор комент үлдээгээрэй. Бид нэр яг тэр асуултыг чинь одоо мэрэгжлийнхэн сэтгэл зүйчтэй хамт сууж агаад ярилцъя. Тэгэхээр бүсгүүчүүдээ яг энэ доор комент үлдээгээрэй. Хардалтын подкастыг туул толгоолно. Яагаад би гэж яг нөгөө подкаст эхлүүлэн дуусгана гэж амар энэ аягүй бол туул нь илүү харддаг нөхөр байх нь шүү гэж бодохгүй тий. За баярлалаа манай хоёроо. Сонсогч үзэгч та бүхэн Хөгтөнгө радиогийн өндөр өсгийд подкастын 2 дахь дугаарыг хүлээн аван сонслоо. Хөтлөгч Туул, хамтран хөтлөгч гэр бүл судлаач докторант Мөги, Хөгтөнгө радиогийн хөтлөгч Эманар байлаа. Энэ удаагийн дугаар бол өөрийгөө гээсэн эмэгтэйчүүд, дараагийн дугаар хардалт. Баярлалаа, дараагийн дугаараар эргээд олцъя. Би хөтлөнө гинэ. Туул толгоолно. Толгоолоо. За баярлалаа. Баярлалаа.